Заасан байна уу? Энэ удаагийн бичлэгээр үнэхээр миний хамгийн ноцтой бичлэг байх болно. Амар график, амар юм детальтай онц ноцтой сэдвүүдийн талаар надад тохиосон зүйлсийн талаар би хуваалцах болно. Би энэ сэдвийг хий гэж бодоод сүүлийн 5 6 7 8 жил хий гэж бодоод хийж чадаагүй зориг хүрээгүй. Тэгээ одоо зориг хүрээд нэг юм хийсэн байгаа. Тэгээ энэ бичлэгийг би хийгээд дууссан байгаа байхгүй. Дууссан одоо эргүүлээд интрог нь хийж байгаа байхгүй. Тэгээ амар график байна гэж би анхааруулъя. За амар trigger warning-гууд байгаа. За амар нэгт ингээд яг хүчингийн тэр үйл явц те хүчингийн тэр үйл явц нь нарийн детальтай байх болно. Ихэнх хүчингийн талаар түүхэн ярьж байгаа хүмүүс нарийн деталаа ярьдаг. Энд чи ярьсан байх болно. Тэр нь дэндүү ихтсэн байж ихтэж болцсохгүй. Танд дэндүү хүнд тусаж болцсохгүй. Окей. Тэгээд би махан биеэрээ эрэгтэй хүн зодуулж ирсэн түүхээ бас ярих болно. Детальтай байх болно. Нарийн детальтай. За тэгээд би дараа нь амиа орлох энэ талаар ярих болно. Амиа орлолтын талаар ярих болно. За тэгээд үүний хажуугаар тэг шалтгаануудыг ярих болно. Яагаад ийм зүйл тохиоч юу яач юу энергийн шалтгаан тэг тэр тухайн үйлцсэн хүмүүсийн бодлынхаа шалтгаан тэдний өөрсдийнхээ сэдэлтэй яаж ийм нөхцөл бүрэлдэж юу юунаас эхэлж юу яач юу за тэгээ мэдээж араас нь яаж ангаасан бэ тэгээ ямар аргаар яаж ангаасан бэ яаж учраа болсон бэ тэг гэдэг энэ талаар зөвлөгөө өгч юм гэдэг иймэрхүү байх болно. Тэр болгоомжтой үзээрэй тэгээ яг хамгийн тэр аимшигтэй график деталь нь 25 26 минутаас эхэлнэ. За 23 минут төхөөл ирвэл жоохон болгоомжтой сонсч эхлэрэй гэж би зөвлөе. Тэгээд энэ эцсийн анхааруулгын энэ бичлэгийн үеэр би зөндөө инээж ярьсан заяа. Ха гэдэг ингэ ярьсан заяа. Жоо шоглоомж юм шиг. Гэтэ би энэ сэдвүүдийг сериус хүлээж авдаг. Үнэхээр сериус хүлээж авдаг. Би хизээч энэ сэдвүүдийг хөнгөнөр харж байгаагүй. Одоо ч хөнгөнөр харахгүй байна. Хичнээн ингээ ангаагаад тэгээ энэ зүтс триггер хана эрс багассан. Нэлээд харсан гайгүй болсон ч гэлээ. Одоо хүртэл би маш нухацтайгаар хүлээж авдаг. Гэтэ одоо болохоор пупа муу тэр ингээсээ илүүтэйгээр арай юм нюанстайгаар хардаг болсон гэх юм уу энэ хүзэсүүдийг те. Гэтэ нухацтайгаар хардаг нь бол нэрээ. Инээж байгаа шалтгаанууд нь дэндүү график, дэндүү амар сэдвэр ярьж байгаа учраас нэгт өөрийгөө аргадах гад хоёрт сонсож байгаа хүмүүсийг аргадах гад тэр сэдвийн цохилтыг нь те зөөлрүүлэх хүсэлтэй инээж ирсэн байна. Шоолох гэсэн хүсэлтэй биш. Доош нь хийх гэсэн хүсэлтэй биш. Энэ сэдвийг сериус биш гэж хэлэх гэсэндээ биш. Дэндүү сериус, дэндүү амар хүнд учраас тэр хүндийг нь жаахан зөөлөх гээд шоглоом шиг юмшгээр инээдсэн уюуд зөндөө байгаа шүү. Окей. Юу миний ус арай л нойтоо. Хүзүүн дээр жоохон сонир мэдрэгдээд байх юм. Боол тавьчихсангүй. Ингээд барьж байгаа шүү дээ болов. За ойрд дэгдээд байгаа хүчингийн хэргийн талаар, хохирлын хэргийн талаар гэдэг иймэрхүү зүйлсүүдтэй холбогдуулаад би маш удаан ярих гэж бодоод ярьдаггүй байсан сэдвэрээ ярих гэж бодлоо. Энэ л надад тохиож исэн хүчирхийллийн хэрэгүүдийн талаар байх болно. Тэгээ энэ зүйлсийг би ер нь нэлээд сайн ангаацсан. Тэг хүмүүсийн нэрийг нь дурдаад хэлнэ ярина гэхдээ хин нэгэн хүнийг одоо хорон санаатай хүн болгож харагдуулах гэж эсвэл тэг муу хүн үзэн ядалтыг тэр хүнд хандуулах гэж биш. Тэгээ би зүгээр л үннээ хэлье гэж бодож байна. Өөрийнхөө үннийг надад тохиосон зүйлсийг ингээ нэр устдаа үнэн л хэлье. Тэгээ дараа нь юу тохиох нь уу те дараа нь тэр тухайн намайг хохироосон хүмүүсийн эргэн тойрныхын хүмүүс нь юм бодох нь уу эсвэл ингээд тэдэнд бас адилхан зүйл тохиогоод яваад байгаа юу гэх ч юм уу те тэгээд тэр бол тэгээд миний мэдэх зүйл биш гэж би бодож байна. За юун түрүүнд би энэ талаар яриаггүй үнэхээр удасны шалтгаан гэдэг гэх юм бол би ерөөсөө хүмүүст шүүмжлэхийг би хүсээгүй. Тийм эсвэл хүмүүсээс юм хурц хандлт авахыг би хүсээгүй. Тийм учраас би энэ талаар удаа хүртэл яриаггүй. Тэгээ би энэ талаар ярих шахсан төгссөн удаа бол асар олон байгаа. Маш олон байгаа. Маш олон ярих гэж удаад хаяа бичиж авчаад устгасан гэдэг ч юм уу ийм тохиолдол маш олон байгаа.
Тэгээ энэ тохиолдол 10 жилийн өмнө тохиолсон юм уу? Надад яг ярих гэж. Манай мөр Эми. Тэгээд би тэгээ жоохон юм ярих жоохон муу. Ярих тал дээр жоохон муу. Тэгээд тэр чадвараа сайжруулах гэдэг арай чөлөөтэй бөгөөд чөлөөтэй ярьж байхдаа бас натурал ярьдаг болох гээд би хичээгээд зориуд тэмдэглэлийн төр хөтлөхгүйгээр зүгээр л чөлөөтэй ярих гэж байгаа. Тэгээ надаа тэмдэглэл хөтлөөд яриад автсан. Улам л ажил болоод улам л ингээл ярьж байгаа зүйлсээ цэгнээл ингээд ингэх надад бүр амар дарамттай гадс ерөөсөө тэгээ ярьж байгаа юм чанар сайжирсан ч байхгүйсэн болохоор тэрийг би болсон байгаа шүү. Тийм учраас хэрвээ эмчлийн доор та тэгээ тэмдэглэл хөтлөж байгаад ярихгүйсэн ч гэж байгаа бол битээ гэж хэлээрээ гуйж гин. Гуйж гин бишээ зүгээр л битээ бич заяа. Би нөө жоох ADHD-тэй жоохон биш ADHD-тэй. ADHD-тэй autism-тэй болохоор нөө rejection dysphoria гэх байдаг ингээ хүмүүс намайг буруу шаах эсвэл үйл ойлгох юм бол ингээ тэр амар өвддөг энгийн хүнээс илүү өвддөг надад тийм байдаг. Тийм учраас би ингээ тиймэрхүү сонсох амар дурггүй. Энгийн хүн дугасаа хэцүү байдаг шүү дээ. Надад бол бүр улам хэцүү ингээ час ээж тусдаг. За ингээ одоо юу гэх юм те энгийн хүмүүс чи ингээ нэгэндээ зүгээр л хэлдэг юмнууд ингээ маазраад хэлдэг юм. Чи яасан тэнийг юм бэ хаа тэнийг багийг хардаа гэдэг ч юм ингээ хүмүүс нэгэндээ энгийнээр хэлдэг мэлдэг юмнууд над дээр бол хүн дээр тусдаг байхгүй. Тэгээд тархины тогтолцооноос болоо тийм байдаг. Бага шүү. Эмчлэг дээр би ADHD хатлаар ярьж магадгүй, autism хатлаар ярьж магадгүй, үгүйж магадгүй. Амар инээдтэй би дээр үед бол өөрийгөө юу гэж андуурдаг байсан? Borderline гэж андуурдаг байсан заяа. Тэгээд угаасаа borderline-ийн шин чанарууд borderline ч монголоор орчуулга байдаг баха. Тийм borderline сэтгэл зүйн хүчний шин чанарууд аутизмын тархины тогтолцоотой жоохон төстэй илэрх боломжтой байдаг. Гэхдээ адилхан зүйл бол биш. Тэгээ borderline гэдэг нь яа гэм бэ гэхээр амар юм амархан шархаддаг, амархан гомддог, хүнийг амархан үзий яддаг гэдэг ч юм уу тийм амар дээшээ доошоо савлсан. Bipolar нь биш. Borderline болохоор нэг хүн ингэж амар нэг бол амар шүтдэг. Эсвэл нэг хүнийг бүр ингэж чөтгөр болгож үзий яддаг гэх ийм жоо савлсан драмалаг сэтгэл хөдлөлттэй ийм сэтгэл зүй эмгэг байдаг байхгүй юу драм шархнаас үүссэн. Тэгээ энэ аутизмтай хүмүүсийн эмэгтэйчүүд аутизмтай эмэгтэйчүүд borderline-тай гэж буруугаар унших магадaltaй байх гэдэг. Тэгээ харин аутизм нь юу вэ гэхээр нөгөө ялангуяа sensory overload буюу юу яхахлаар амар ядрах амар стресстэй яг жоохон тийм болчих гээд байдаг. Тал би. Тэгээ би өөрөө наазуудынхаа дунд өөрийгөө би borderline-тай байхаа. Би бараг borderline-тай энэ төргээ ярьдаг байсан. Яг үндэ би зүгээр л autism ADHD-тэй хүн байж таарч байсан. Тэгээ яг тэр үед би бас өөрийгөө borderline-тай гэж боддог байлаа. Хүчингийн яриад авах үед нь. Хаяа. Окей. За интро ингээд бараг дуусч байгаа. Тийм байна. За тулгаа гэж залуу яг бүрэн хүчин биш ч гэлээ. Надад махан биеийн хүчээр хил үзүүлчихсэн. Гэрчтэй гэхдээ гэрчин түүний найз нь. Гэрчин нэр нь хэмлээ Aqua гэж дууддаг байхгүй. Одоо гэрчийг нь гэрч залуу нь. Тэр Aqua надад бол дургүй байхаа гэж би бодож байна. Тэр бол тулгааны талын лум бахтаа гэж би бодож байна. Тэгэхдээ Япон гэрчүүд энэ Японд тохиосон зүйл байхгүй. Япон гэрчүүд хэл зүйд байгаа. Хөршүүд. Тэгээ Aqua тулгаавд гурав нэг хэсэг хамт амьдэрсэн 3 сарын турш би Японд очоод за тэгээд тулгаа миний үсэг шатаах гэж оролцсон. Орлогод нэг өдөр дамжаал болдог гэсэн юм болоо тулгаант 3-4 удаа. Тэгээ би үсээ шатаалахгүй гэдэг ноцолтоод жожголкын гарнаас нь булааж аваад цонхороо шидчихдэг байсан. Тэнгүү тэр нь нөгөө нэг дугуй японочдын нөгөө дугуйг хамгаалдаг юм дугуйны станц гэдэг ингээд төмөр дээгүүртэй юм байдаг. Тэрэн дээр нь унаад түн гэл ингээл амар хундаг байсан хар шүн мөн өрч орой орч хамаагүй те. Тийм. Тэр надад зөндөгөр урьжсэн алгадах гэдэгс рүү нүүр мөрлө зогчоо. Алгадах бол нүүрлүү дандаа нүүрлүү. Хамгийн анхны удаа намайг нүүрлөө алгахад би ингээд бүр пал хийгээд хамгийн анхны удаа бүхэнд алгадуулж үзэж байгаа штэ. Тэгээ би бүр ингээд палигээ бүр амар гомдоод үйлжсэн заяа. Хамгийн анхны удаа алгадуулахдаа. Тэгээ дараа нь тэрэн давтагдаад зөндөө тохиосон. Тэгээ намайг гэвэр амар гомдоод үйлж хаад ямар сүртэй ингэнгүүт ингэ над руу ингэ чихмэл баагаа ингэ
шидэж тайтгаруулах гэсэн санаа маш шидэж өгч мөгжсэн. Тийм тэгээ миний гидс рүү зогсож исэн зөндөө намайг тэгээ би газар дуунаад өнгөд намайг хөшгөлдөг байсан гэдэг ч юм уу тийм. Тэгээ бэлгийн халдлага бас байсан гэхдээ яг юм орж гардаг хүчин кейсэл зүгээр бэлгийн халдлага molestation үгүй rape мөн л юм байна л да. Гэхдээ нөгөө нэг одоо юу гэх юм классик утгаараа биш гэх юм уу. Тэгээ тэрийг би тухайн үед хүчин гэж би бодоагүй байсан мэдээгүй байсан. Тэгээ дараа нь яг энэний хувьдлаас жиглэл үү 2 жилийн дараа би бүр яг нөгөө кинонд гардаг шиг төрлийн хүчин амссан байхгүй юу. Гэхдээ болцдог байсан. Амар надтай амар гоё харцдаг байсан юм залуугаасаа. Тэгээд уусаа хүчингийн хэргийн ихэнх нь зөвхөн таньдаг уулздаг, болцдог хүмүүсээс л гарч ирдэг. Танихгүй ингээ гудамжны хүн гэхээс илүүтэйгээр тэ. Гэхдээ тийм тохиолдол ч гэсэн зөндөө байдаг юм байлээ. Тэгээд яг тэр залуутай гинэт зүгээр л юм яг классик киноны хүчин болж исэн байхгүй юу. Тэгээд 2 жилийн тулгаатай биш заа. Өөр залуутай 2 жилийн дараах. Тэгээд тэр нь л Монгол хүн биш лээсэн л та. Гадаад хүмүүс муухай энэ гэж байгаа юм биш заа. Гэтэ тэр яг бүр классик хүчнийг үйлцэн болохоор гадаад залуу байсан. Яг намайг Аз эмэгтэй гэж харсан учраас арай илүү objectify хийсэн үү? Эсвэл тэр угаасаа тийм төрлийн хүн байсан уу би мэдэхгүй. Энэ талаар би бодохгүй байдаг. Бодоод угаасаа нэмэргүй. Бодоод угаасаа намайг сайн зүйлд хөрвөхгүй заяа. За угаасаа бодит үнэн болвол тэр хүн надад халтсан. Тэр надад хэцүү байсан. Тэрнээс биш би тэр чигтээ хуураад дахиж өөрчлөгдөөгүй. Дахиж ингээд өмнөх шиг болоогүй. Тэгээд амиа орлох дээр тулж исэн. Энэ асуудлаас болоод тэгээд энэ асуудлаас болж ер нь бол яг энэ классик хүчин гэдэг байгаа шүү дээ. Энээс хойших 2 жил бол нэг амьдын там байсан. Тэгээд энээс хойших 4 жил болохоор амьдын тамаас цааших 2 жил нь болохоор нэлээд гүн депресстэй юм уу яасан. Тэгээд бүр яг ингээ хүч чадлаа алдсан, зүүн бэлгээж гисэн алдсан, ингээ бүх ингээ сул гал цогоо үнэхээр алдсан. Тэгээд ихэр дулын аян замналд ороод ихэр дулын аян замналаар амар их ангаалт хийгээд тэгээ одоо гал цогоо багаар эргүүлж олж авч байгаа. Гэтэ гал цог маань яг бүрэн өмнөх шигээ тийм өөртөө ихтэй байдаг болсноо гэж болоогүй. Энэ өөрчлөлт бас хүмүүс ойлгомжтой байгаа. Яг бүр дээр үеэс намайг нөгөө cape гэд мэддэг видео тоглоомын бичлэг гэдэг байсан үеэс би тэр видео тоглоомын суугаа би cape арай цоглог байхтай хийсэн гэсэн үг шүү дээ. Тэр бичлэгийг хүртэл хийхдээ би яг яагаад хийж хүссэн бэ гэхээр манай аав нас орсон учраас аавыг одоо юу гэн санах аавыг одоо өгүүлэх гэдэг ч юм уу тийм. Яг тэр мэдрэмжтэйгээ яаж учруулах нь мэдэхгүй өөрийгөө сатааруулах хэрэг болоод тэгээд би гейминг сууг дээр хийж эхэлжсэн. Гэтэ ер нь анзаарах юм бол өмнө нь видео тоглоом тоглоход айгүй цоглог байж гэдэг амар инээж минээс амар маацтай айгүй маазралт ихтэй шогчтэй юм жоохон мангар гэдэг ч юм уу тийм хүүхэд байсан. Тэгээд тэрнтэй яг энэ одоог болон Японоос хойш харилцах юм бол байхгүй тэр хүн байхгүй болсон. Тэр хүүхэд байхгүй болсон. Ойлгомжтой. Тэгээ би ангаалтаараа тэр хүүхдийг багаар буцаад амьдруулж байгаа. За тэгээ би иймэрхүү зүйлс дээр сөрөг коммент гэдэг ч юм уу, сөрөг хандлага гэдэг ч юм уу үл ойлгох мэдрэмж авах юм бол би өөрийгөө даахгүйгээ мэдчихсэн учраас энэ бичлэгийг хийгээгүй амар удсан. Тулгаагийн талаар ялангуяа тий тулгаа бол амар эмхтэн гар хүрдэг аюултай хүн шиг надад санагддаг. Тэр хүндээ үерхэж байгаа суух эмхтэн яах болоо гэл айгүй удаан санаа зовоо тэгээ би тэр тулгаатай үерхэх гэрлэх хүмүүст нэмэгтэйчүүдэнд санаа зовоод ингээд тэр бүсгүүчүүдийг аврахын тулд би тулгааны талаар газ бичлэг хийгээд өөрийнхөө нэр хүндийг гаргуунд гаргаад чултах ингээд сенсацлаа бичлэг хийждэг юм билүү гэж бодох үед байсан. Гэхдээ бусдыг аврахын төлөө өөрийгөө төвж золиослох бол хизээж сайн зүйл төрөгдөггүй. Бодсон үр дүнд ч хөрөгдөггүй. Тэгээ энэ удаад болохоор би тэгэж тулгаатай суух хүмүүст нь санаа зовж бичлэг хийх гэхээсээ илүүтэй зөвөр өөрийнхөө төлөө л бичлэг хийж байна би. Тэгээ яг одоо хэлэх цаг нь болсон юм шиг санагдаж байгаа учраас л би энэ бичлэг хийж байна. Би энэ бичлэг хизээ нэгэн цагт хийнэ гэж би мэдчихсэн. Тэгээ тулгаа баян хүн биш би тэр хүнээс Нөрүбигийн Баачка гэдэг шиг тийм баян алдар нэртэй хүн биш энгийн залуу. Тэр залуу би аюултай хүн гэж боддог боловч муу хүн гэж бол би боддоггүй. Сайн талуу зөндөө байдаг. Хаварч талуу зөндөө байдаг тий. Тэгээ нюанс гэж амар гэж байгаа шүү дээ. Нюанс гэж байгаа. Тэгээ би ялангуяа тулгаатай холбоотой асуудлыг ангаацсан учраас одоо нюансыг нь харж чадаад байгаа байхгүй тий. Тэгээ ангаагүй байхад бол хохирогчд өөрсдөө хохироосон хүнийг бол ерөөсөө чөтгөр ад чөтгөр л гэж хардаг.
Энэ өөрөө бас жоохон энэ бол гоё үзэл бодол биш. Яг өөрийг нөхрөөсөө нэг зүтгэж харах бол өөр тийм тамыг үзэгдэг юм хэцүү мэдрэмж. Тэгэхээр би одоо тулгааг зовоо гэж гисгээ гэдэг шудраг харсыг авчрыг гэсэн тийм мэдрэмж л халах би зүгээр л яг одоо энэ талаар ярих надад зөв санагдаж байгаа учраас ярьж байна. Би өөртөө хэлжсэн амлалт нь болохоор амлалт нь ч гэж дээ нөхцөл нь болохоор би ингээд нөхөртэй болоод эсвэл ингээд айгуу гоё намайг дэмждэг. Намайг амар гоё ингээд дэмжиж өгдөг найз залуутай болоо. Тэр залуугаас салахгүй гэдэг итгэлтэй болсон үедээ би бичлэгийг хийнэ гэд өөртөө нөхцөл гаргаж ирсэн байхгүй яагаад бол ингээд интернет орчин найзын хүрээний хүмүүс ингээд буруу шагаад намайг ингээд арай өөрөөр хаад хүчндүүл зоохон мохон гэж ингэж харах ч юм уу те ингэх юм бол ядаж би ингээд найзлуудаа хандаж болно ингээд хандаа хандаад ингээд ядаж ингээд ханийхаа өөртөө үйлнаа ингээд ядаж ингээд тэр хүн маань миний талд байна гэж би бодоод өөртөө тийм нөхцөлөд тавьсан байхгүй хэрвээ би энэ талаар ярихаар бол заавал би өөрийн support systemтэй болсон байх болно. Намайг дэмжнэ гэсэн доор хаяж ганц хүн тэр нь найз залуу гэдэг ч юм уу тий. Тэгээ магадгүй бас найз зууд гэдэг тэгвэл улам сайн болчихж байгаа шүү дээ тий. Онлайн орчин эсвэл ингээд өөр ингээд зүгээр танилын одоо тулгааны танилын хүрээний хүмүүс яаж над руу ингэж дайрсан бэ? Ядаж миний спорт намайг дэмжих хүмүүс байж иж би энэ талаар ярина гэдэг ингээд өөртөө нөхцөлсөн байхгүй. Энэ тэгээ яг явж яг сэтгэл зүйчтэй ярьдаг бол эрүүл болон зөв арга юм байна лээ. Энэ явж зөв арга юм лээ. Тэгээ би одоо найз залуутах нөхөртэй болсон. Миний бүгж тэгээд бит хоёрын амьдрал бол би ерөөсө бит хоёр өдөр болгон өөрсдийнхөө мөрөөдлийн амьдралыг бүтээдэг. Ерөөсө энгийн суусан хосууд биш. Бит хоёр үнэхээр ихэр дулийн харилцааны аз жаргалын дээдээс нь ингээд идэлээд эхэлсэн байна. Идэлж эхлээд одоо 2-3 сар болж байгаа шүү. Яагаад л ихэр дулууд чи эхлээд нийлэхээр жоохон муудалцдаг чанар байдаг байхгүй юу? Бит хоёр муудалцаа дууссан. Тэг муудалцаад асуудлуудаа учраа олцсон. Тэг ингээд одоо үнэхээр өдөр тутамд сүүлийн 2-3-4 сарын хугацаанд юм уу? Яг диваажин идлээд өдөр болгон бит хоёрын диваажинлаг амьдрал юм ашиглалтай амьдрал мөрөөдлийн амьдрал маань ингээл нэмэгдээл амар гоё таймнаар нэмэгдээл явж байгаа. Тэг миний бизнес ажил ч гэсэн сайн байна. Тэг миний бизнес ажлаас юмыг авч байгаа хүмүүс ч гэсэн надад талархууштай байна. Миний ажлыг сайнаар хүлээж авч чадчихээн тий. Тийм гэд ер нь бол амар гоё хүрээлэлтэй байгаа. Би бас ээжтэйгээ муухай харилцаатай байдаг байж байгаа. Одоо ойрт бол ээжтэйг үнэхээр гоё харилцаатай байгаа. Илэн дэлэнгүй ярилцаж чаддаг. Хөнгөн сэдвч гэсэн ярилцаж чаддаг. Генетиктэй ярилцаж чаддаг. Гоё болсон байгаа. Амьдрал үнэхээр гоё болсон байгаа учраас одоо энэ талаар ярих тэнхээ орлоо. Тэгээд Рубигийн тий бас хүмүүсийн зүйлс ойр тохиолоо. Тэгээд яг одоо л энийг ярих нь зүг санагдлаа. Яг би усанд орчихсан шүршүрт орж байгаа үедээ ингээл юм боддөө штэ хүн чинь шүршүрт орж байгаа. Тэгээ бодчихсон чинь за одоо л ярих юм байна гэдэг мэдрэмж нь яг шүршүрт орж байхад илэрсэн. Тэгээд дүүс мус ингээд шалнаатай сууж байгаа. За окей амралт ингээд дуссан. Тулгаагийн аимшигтай. Гэргүүлж ярья. За яаж энэ зүйл тохиолсон бэ? За тулгаа надад тийм амар юм үлдсэн юм байна. Амар юм үлдсэн юм байна. Окей. Сарын турш эхний сар амар өвтэйсэн байхгүй баг болцоонд авч явж өгдөг. Миний хоол молд мөн гаргаж илүү. Яг зөвхөн миний биш бол би бол найзынхаа гэдэг ингээд хамтд нь хоолнд бол мөн гаргаж исэн байх. Гэхдээ надад мөн гаргаж исэн байна. Гэтэ болцоо биш шүү гэж хэлгээр мөн гаргадаг байсан байхгүй. Тэгээ бид хоёр хамт болцоод хамт хоолнд ордог байсан. Би өөрийнхөө юм төлөөд те. Тэгдэг байсан. Тэгээд сингл мингл гэж хэлснээр Солонгост найз охинтой байсан байж таарсан яг тэр үеэр. Тэгээ би ингээд гайхаад юу юм ямар ч өртөө ингээд асуусан чинь тэр Солонгос найз охиноосоо ерөн салсан байгаа салж байгаамаа гэж хэлсэн би тэгээд за whatever. Би угаасаа тулгаатай сериус болъё гэж би бодоогүйсэн зүгээр л анхандаа болохоор сайхан нөхөрлөө тантай бай гэж бодсон. Тэгээд яг тэр үеэр тэр юм Японы ядаг сэтгэл зүй угаасаа гоё сэтгэл зүйтэй байгаагүй. Яг тэр тулгаад дарангуулуулахаас хадгалагд өртөхөөс өмнө яасан бэ гэхээр би жил хагсын турш би кармиктайгаа харилцаанд орсон байхгүй юу? Кармик гэдэг нь болохоор үүлийн үрийн харилцаа гэсэн үг. Тэгээ үүлийн үрийн харилцаанд байхдаа самбуу гэж залуутай би өргөжсөн. Бас нэрийг нь хэлчихээ. Тэр залуу таа өргөж байхад би айгүй хэмжээний сэтгэл хөдлөлийн дарангууллыг амссан байт юм аа. Тийм яаж их утгаараа тэр залуу өөрөө сэтгэл хөдлөлийн дарангуул үйлдэж байна гэдгийг мдээгүй л байсан байх та.
бүтэн жил хагасан турш сэтгэл хөдлөлийн дарангуул би өртсөн байдیں۔ Одоо самбуутай өргөж байгаа хажууд нэг хүмүүс энэ хүн намаас сэтгэл хөдлөлөөр дарангуулад байна уу үгүй нэ бодож байгаа бол here you go, there's your confirmation. Тэг ингээд чиний ингээд баталгаа гэдэг ч юм уу ингээд арай тунгалаг ойлголтыг өгөх боломж. Эсвэл самбуу одоо ингээд бүр засраад үнэхээр гоё хүн болсон ч гэж болно. Тэр үедээ ч гэсэн яг үндэ гоё хүн байсан заа самбуу. Яг үндэ гоё хүн мөн байсан. Гэхдээ асуудал нь амар сэтгэл хөдлөлийн дарангуулал ашигладаг юм байсан баггүй. Яагаад вэ гэхээр бага наснаасаа шарахтай. Амар их шарахтай. Тэгээ өөг нь өөрөө самбууч аваас өөрөө болохоор ингээд яг сайн хүн байхыг амар хичээдэг, зөө юм хийх хичээдэг, айгу ажилласаг, соёлтой боловсон зөө гэдэг ч юм аа. Тэр үед миний араар тавьжсэн ч гэж магадгүй заяа. Гэтэ би явж байгаа байдал нь бол надтай ер нь бол аюу зохистой, зөвл харцсан. Гэхдээ сэтгэл хөдлөлийн дарангуулалтай гэдэг үстэй самбуу. Тэр самбуугийн сэтгэл хөдлөлийн дарангуул нь намайг үнэхээр эвдэлсэн. Үнэхээр эвдэлсэн байхгүй. Тулгаа намайг эвдэлсэн үү гэлээгүй. Самбуугаас эхэлсэн байхгүй. Самбуугийн сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн дарангуулал намайг эвдэлсэн байхгүй. Тэр хүнд дарангуулагдаж би тэр хүнээс салсны дараа би гээд шийтгэлийг асуудаг болсон байсан хүмүүсээс ингээ намайг шийтгээд өгөөч, намайг зовоод өгөөч, би тэгэхгүй бол өөрийгөө сайн хүн шиг мэдэрч чадахгүй нэ гэдэг ингээд бүр үнэхээр ингээд мэдрэлээ алдсан байсан. Бүр үнэхээр ингээд яг л ингээд үнэхээр мэдрэлээ алдсан байсан. Тэр сэтгэл зүйн дарангуулыг жил хагасын турш ингээ амссны дараа тэгээд самбуугаас салдаг нь бол үнэхээр зөв сонголт байсан. Гэтэ салсны дараах тэр сөрөг үр дагавар тэгээд сөрөг ингээд шууд ингээд жил хагасын турш ингээ мэдрээгүйсэн мэдрэмж бүгдээр гэ урсаж орж ирж байгаа шүү дээ. Энэ үед би үнэхээр эвдэрсэн байсан. Үнэхээр I was broken. Эвдэрсэн байсан. Миний сүнс ингээ хагарсан байсан. Юм шиг санагдсан. Тэгээс самбуугаас өмнө юу тохиосон бэ гэхээр гэдэг юм би том төсөл дээр ажилласан байхгүй юу. Тийм бүтээлч урлагийн төсөл дээр ажилласан. Тэгээ тэр төсөл дээр ажиллахдаа би болохоор ингээд юм коммунизмын шархаасаа үүдэлтэйгээр амар нэгтэй. Коммунизмын шархын үүдэлтэйгээр энэ төслийг би амжилттай байлгамаар байгаа бол энэ төсөл бол миний хувьд айгүй чухал зүйл. Ингээд нийгмийн хувьд ч гэсэн чухал зүйлж уулзахгүй. Тийм учраас би өөрөө амар сайн шахах хэрэгтэй. Ингээд амарч бараг болохгүй те. Амарчиг л бараг юм яа. Энэ зүйлийг би аюул шахаж хийх хэрэгтэй. Ингээд өдөржин шүнж. Үнэхээр өөрийнхөө 200 300 магадгүй 400 бид ажиллана. Гэт тэр тухайн төсөл дээр би бүр өөрийгөө шахаад өөрийгөө эвдлээд өөрийгөө үл хөндтгээд хийсэн байдаг байхгүй юу. Тэр төсөл ажлын төсөл дээр тэгээд тэр ажлын төсөл дээр яг үндэ би эвдэрч эхэлсэн байдаг. Миний эвдрэлийн эхлэл тэндээс эхэлсэн байдаг байхгүй юу. Амар энэ тэнгүүд ингээд ажлын төлөө гэдэг ч юм уу те ингээд юм хэрэгтэй төслийн төлөө гэдэг юм энэ амар чухал төсөл гэж бодсон юм дээрээ би өөрийгөө ингээд өөрийн саналаараа өөрийн хүслээрээ өөрийгөө дайчилж шахсан. Өөрийн хил хязгаарыг эвдсэн. Тэгээд тэрний дараа нь кармик би шууд кармик харилцаанд орсон. Ингээ би өөрийгөө алдаж эхэлж гин гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө сүнсний өвдлөөс ингээ холдоод өөрийгөө алдаж эхэл. Яг л өөрийгөө ингээ ажлын төлөө айгүй удаан хугацаагаар шахацсан тийм. Тэгээд тэр нь 6 сар 5 сар үргэлжилсэн бол тэр ажлын төсөл нь тийм. Тэгээд тэрэн дараа шууд миний кармик орж ирсэн. Тэгээд кармик нь орж ирэнгүүтээ тэр ингээ миний өөрийгөө шахах дарангуулах хэмжээг ингээ хил хязгаарын даваад ингээд дараагийн түвшинд рүү өгсөн. Тэгээ ингээ ажил дээр өөрийгөө шахах, өөрийгөө дарамтлах, өөрийгөө ингэж тэ өөрөөс гарах боломжгүй энерги гаргаад ингээ амраахгүй байх гэ өөрийгөө үл хөндлөх, өөрийнхөө энергийг үл хөндлөх гэд. Ингэнгүүт тэр нь ингээд төвшөө хахаад сэтгэл зүйн дарангуул болж ингээ хувьссан, төвшөө ахсан дарангуул нь. Тэгээ самбуугаа салаад би Монгол тохиосон дээр самбуугаас амссан бүх сэтгэл зүйн дарангуулаа ардаа орхихын тулд мартахын тулд Японд л явжсэн байхгүй. Амьдралаа шинээр хэлэх гээд. Тэгээ очиод тулгаагийн Монгол залуу намайг тосож авсан. Энэ залууг би танаад мэдээд 5 жил мэл болцсон байхгүй. Тэгээ өмнөдөр ярьжсэн төсөлтэй ч гэсэн жоохон халт холбогддог. Тийм төрлийн юм байсан. Ер нь ингээд хүрээлэл танилын хүрээ нэг байсан. Яг урлагийн зургийн хүмүүс гээд. Тийм. Тэгээд тулгаараа тосож авсан. Тэр хүн чинь бас зүүн бэлэгч шинтрэн байхгүй. Зүүн бэлэг мэлэгтэй тэр хүмүүстэй хэл тийм манай буу өнтер гэж яриад явдаг шүү дээ. Тэр дэлгэгдэг хэлдэг. Тийм хүн байсан байхгүй. Тэгээд тулгаа дээр очисон чинь би нөгөө нэг өмнөх дарангуулахаа шархыг бүрэн ангаагүй тэр дарангуулын шархаас цухтаад яваад байсан учраас тулгаа дээр очингууд тулгаа нь тэр нөгөө нэг
жижигхэн дарангууллын самбуугийн үлдээсэн дарангууллын үрийг дараагийн түвшинд ингээ махан биеийн дарангуул болгож. Тэгээ баг зэрэг бэлгийн дарангуул болгоод ингээ бэлгийн дарангуул руу ингээ жоохон цухуугаад үлдээсэн заяа. Ингээ махан биеийн дарангуул ингээ бүрэн гүйцэд манифестлуулаад бэлгийн дарангуул гэдэг юм сонголт. Бэлгийн дарангууллын хохирогч болгох гэдэг ингээ жижигхэн ингээ соёолч эхэлсэн гэсэн үг. Тэгээд 1 сар дараа зодуулсан. Тулгаад тэгчээд би зодож эхлэнгүүд л тэгээ шууд нүү хүү хаа гэ шидэж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд нүүх байр олдоод учир нь олдоо би чи анх сургуульд орсон байсан тэр бүхнийг зохицуулаад тэгээд намаа зодож эхэлснээс 1 сар ахсан дараа илүү 2 сарын дараа би нүүсэн байдیں۔ Гинэт хэлэхгүйгээр нүүсэн. Тэгээд яг би байрнаас гараа явж байгаа үед миний нөгөө чимдаа зүйлцүү тусалж өгсөн. Тэгээд тусалж өгснөөс үлд нь хойлоо өрхөө гэдэг тийжсэн наа. Тэгээ би үгүй гэдэгсэн байхгүй. Тэсний толгой за би ойлгож байна. За би окей ойлгож байна гэх амар мэлдэг зан гаргаж заяа. Тэр яг юу вэ би мэдэхгүй байна. Одоо бодохоор зөвхөн залуу юм да гэж би манипуляцтай залуу юм да. Тарих уурсан залуу юм да гэж би одоо бодож байгаа байхгүй. За. Тэгээд тулгаагаас жилийн дараа болохоор би нөгөө нэг хичээлд анхаарал те ингээд би чинь цагийн ажил энэ гэдэг байсан. Цагийн ажилд анхаарал амьдралдаа жоохон сэнсрээд те тэгээ дээрээс нь трам шархаа боловсруулж би амжихгүй яваад байгаа байхгүй. Ер нь ингээд трам шархнасаа цухтах гал Японы явцсан юм чинь тэр нь биелээд трам шархтаа нүүр тулах боломж надад олдохгүй л ингээд яваад байгаа байхгүй. Тэгээл ангийнхантайгаа уулзсан манай ангийн охтууд гоё охтууд тэгээл ангийнхаа охтуудтайгаа уулзсан цагийн өнгөрөөн. Тэгээл ингээл өөрийгөө сатаруулаад ингээл шархаасаа цухтаал те самбуутай холбоотой шархаасаа цухтаал ингээл яваад байсан. Тэгээд ингээд та шархаасаа цухтах тусам би шархаасаа цухтах тусам тэр шархаа минь дотор ингээ сайхан бүрлдээд ингээд манифестлэгдээд ингээ манифестэд ингээ бодит амьдрал дээр биелэх ингээ гоё цэцэг нуургаад ингээ нөгөө жижигхэн ингээ бэлгийн халдлага гэдэг ингээ соёолцсон байсан. Энерги жилийн дараа гэхэд ингээ бүтэн дэлбэтэй юм гоё ургамал болцсон байсан. Гоё гэдэг. Бэлгийн хүчирхийлэл буюу rape гэдэг ингээ rape гэдэг цэцэг ингээ дэлбэлээд тэрэн гараад ирсэн байсан. Тэгээд би яг үнэхээр классик хүчинд хүрсэн байт юм аа. Яг классик хүчинд хүрсэн заяа. Тэгээд классик хүчинд хүртчихэд би чинь 22 настай илүү 23 настай л тэр чинь 7-8 жилийн өмнө заяа. Тэгээд яг ингээ үнэхээр махан би амар их тарчлал зовлоныг мэдэрч хүчин гамсаад тэгээд би ингээ өөрөө ингээ орон дээр болцчихсан залуугийн орон дээр ингээ би яг ингээ гөлрөө твтчихсэн заяа. Тэр зүйл бүх зүйл дууссан. Би амар график ярьлаа шүү guys. Амар график юм сонсморгүй бол 5 минут гүлгээрээ 5 минут дотор би ярьж байгаа. Одоо 24 нь бол 29 гэхэд 30 гэхэд би яриад дуусгацсан бай заяа. 30 минут гэхэд яг ингээ би тэр махан биеийн тарчилтыг мэдрүүлж хүчин дүүсний дараа би үгүй гэдээ хариулсан. Тэгэхэд намайг сонсоогоо. Тэгээ би ингээд орон дээр ингээ яг загас үхсэн загас шиг ингээ глицэн. Тэгээ ингээ миний нүдэнд харагдчихсан юм болохоор тэр залууг ингээ цагаан шкаф заяа. Орны хажууд ингээ цагаан шкафтай. Тэгээ би тэр шкаф ингээл зүгээр шкафны дүр зураг ингээ бүрлцсэн байдлаар ингээ надад харагдчихсан заяа. Бүрлцсэн байдлаар. Тэгээд ингээ бодол байхгүй. Зүгээр л ингээ анхны удаа миний тархинд ямар ч бодол байгаагүй. Ямар ч мэдрэмж байгаагүй. Ингээ тэгээд тэр залуу ингээ намаа харчаад hey are you okay зүгээр үү гэсэн аахгүй. Тэг ингээ над руу ингээд толгоогоо эргүүлээд ингээ биеэрээ ингээ намаа шалах гад ингээ ойртож байгаа ингээ нөгөө матрасных нь юунд ингээ мэдэгдэж байгаа шүү дээ. Тэр нь мэдрэгцэн. Тэг ингээ hey are you okay гэж эргэчээд тэр хүн гацаад хөдөлгөөнгүй болоод ингээ амар удаанаар ингээ буцаад ингээ хөвтөж байгаа нь матрасных нь хөдөлгөөнөөс надад мэдрэгдэжсэн заяа. Би хариулаагүй. Тэгээд дэн гэсэн байдалтай хэр ууцснаа би мэдэхгүй байна. За 5 минут уснаа, 1 минут уснаа, 10 секунд мэдэхгүй заяа. 10 минут уснаа, цаг уснаа би мэдэхгүй заяа. Дүн гэдэг тэр цагааныг бүрлдсэн гэдэг ерөөсөд хараал төлрөөгүй. Энэ цагаан даавууд, орны цагаан даавууд гэсэн ингээд цагаан шүгэ. Дүн гэж байгаад байгаа байхгүй. Тэгээд би багаар ингээд гараа хөдөлгөөд ингээд жоохон аим ороод тэгээ ингээд нөгөөний залуу руугаа ингээд харсан чи тэр залуу ингээд таз руугаа ингээд гөлөжсэн. Нүдэн зүгээр л цэвэр айдас явсан заяа. Гээ аман ингээ жоохон гацсан.
Тэгээ тэр залуус ингээд гэдэг гитнүүд ингээд жоохон хөдлөөд юм бодоод байгаа нь бол ингээд ойлгомжтой байхгүй. Тэгээ тэр залуу би жоохон ингээд амараа тэгээ тэр залууд манай камерыг угаачлаа. Окей. Sorry. Тэгээд юу ярьсан уу санахгүй байна. Гэтэ яриан болохоор амар юм зөөлхөн, нэгэндээ хүндэтгэлтэй. Зөөлхөн яриа болсон заяа. Зөөлхөн. Тэгээд тэр залуу тэгээ би юу гэлээ? Цус гарцсан байна уу гэж асуулуу. Тэгээ би хөдөлж чадахгүй заа ингээд доош харцсан хэвээрээ цус гарцсан байна уу гэд тэг ингээд чиний даав чинь заваа болцсон байна уу гэж асуусан байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэр залуу цаа би шалгаад өгье гэдгсэн. Зүг цэвэр юм байна гэд. Тэгэхээр нь би за би шүршүрт орлоо гэдгсэн байхгүй. Тэгсэн тэр залуу за байж байгаа би чамд түл шинэ альчуур гаргаад өгье гэд. Шүүгийг уухаж байгаа шинэ альчуур гаргаж өгсөн. Тэгээ би ингээ удаанаар босоод тэгээ ууг надтай хам шүршүрт урдаг байхгүй болцчихсан бэлгийн ярилцсан урдаг. Ойрхон бэлгийн ярилцсан урдаг залуу байсан юм чинь. Бараг үерхэх наа бараг гэртээ нүгэ түрээ дээр манай гэр танахтай тэгдэгээс аахгүй юу. Тэгээ намайг найзуудтайгаа танилцуулаад амар гой болцсон авч явж мовдоо ийм ер нь надад сайн хүн шиг санагдсан. Гэхдээ штэ сайн хүн шиг санагдчихсан ер нь анхнаасаа надад ингээд тэр залуутай уулзах болгонд би яагаад ч юм найз руугаа хамгийн сайн найз руугаа өөрийнхөө GPS-ийг явуулдаг байсан. Локейшнээ явуулдаг байсан. Яагаад ч юм би Япондохтой өөр хүмүүстэй уулзахдаа хизээж тэгж найз руугаа локейшнээ явуулж байгаагүй заяа тулгаамуулга дээр ч гэсэн тэгж байгаагүй. Гэтэ яагаад ч юм энэ залуу дээр би уулзахасаа гэрт нь очичоод гэрийнх нь хаягийн давхрыг нь тэгээд ингээд GPS-ээр XYZ-ийг нь харуулж байгаа шүү дээ. XYZ-тэй би найз руугаа GPS-ээр явуулчихдаг байсан. Яагаад ч юм тэгэхээр миний даалт хумсар нэг юм мэдсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ залуу болохоор тэгээ би энэ залуутай уулзж ирсэн шалтгаан нь болохоор бас л адилхан өвчин сэтгэлийнхаа шарахыг мэдрэхгүй байх. Сэтгэлийнхаа шарахыг мэдрэхгүй байхад надад ингээ хань хэрэгтэй байгаад байсан. Ингээ надад ойрхон болцоод тий бид ярилцсан дороод ингээ тий гоё яагаад ингээ ярилцаа чатлаад ингээ миний ингээ намайг ингээ сахан миний мэдрэмжээс мэн сатааруулж өгдөг нь надад амар хэрэгтэй байгаадсан аахгүй. Тэгээ тийм зорилгоор би энэ залуутай уулзсан заяа. Тийм тэгэхээр тэгээд тэр нь биелж байгаа байхгүй юу хүчин гэрээр заяа. Би өөрийнхөө мэдрэмжийг бас амар дарангуулад байсан бас тэгж манифестлэж болно. Тэгээс ингээ нөгөө нэг анхны ажлын дарамтын шарах ингээ ургасараад одоо ийм болсон байж тээ. Тэгээ дараагийн шат нь бол яг нас орох лсэн. Миний хувьд бол тэр дараагийн тэр цэцэг нь ингээ мод болсон болсол бургас болсон бол өхөл гэдэг юм гой бургас болоод болох байсан. Уусаа тэр даваан дээр нь ирсэн байхгүй юу. За тэгээд би усанд орд юм аа, шүршүрт орд юм аа. Тэгээ энэ үеэр миний бодол болохоор ингээд тайв. Бодол авахгүй, мэдрэмж авахгүй тайв. Тэгээ би яг шүршүрлээ явж байгаа байхгүй. Тэгээ шүршүрлээ явсан чинь тэр залуу за дуусчаад би чамаа хүлээж яа хангалттай юу take your time тий гэд ерөөсөө бити яараарай гэ сайхан дутаагаарай гэд ингээд надтай хам шүршүрт орохгүй миний орон зайг хүндлээд тэгээ намайг одоо хохирооцноо ойлгож байгаа шүү дээ тэр хүн. Тэгээд миний орон зай ингээд чатгаараа хүндлээд ингээ миний альчуурыг амар хөөрхөө ингээд тэр хаалгынхаа бариулаас ингээ өлгөж бэлдэж мэлдээд усыг нь асааж басаад температурыг тааруулж маруулчихсан. За take your time гэдэг. Би зүгээр ингээд байжээ те гэд ингээ орхич намайг ингээд ганцаараа усанд оруулж байгаа байхгүй юу. Намайг дахиж нэмж хохироохгүй гэд. Тэгээ би тэр залуугийн гэрт нь ингээ шүршүрт ингээ ороо байж байхдаа юу яасан гэд нэг мэдсэн чинь ингээ би бас ингээ тарих ингээ байхгүй болцсон. Унтарсан заяа. Мэдрэмж байхгүй ингээ бас ингээ хаана байгаа мэдээ хэлцэн ингээ зүгээр л таг болцсон. Дүн гэд. Тэгээ байж нэг гинт ингээ сэхээ орсон чинь би ингээ тэр залыг өрөөнөөс шампунь, кондишнер, үсний витамин зэрэг ингээ янз бүрийн ингээ саван биеийн саван ингээ байгаа штэ. Эдрийг ингээ би өрөөд ингээ бүхийг ингээ шалан дээр ингээ бүхийг суцсан. Өрөөд ингээ өрөөд нэг ингэж баруун тал руу өрснөө доотлынх нь хэсгийг ингээд шүршүүрээр ингэж цэвэрлснээ дахиад ингээд зүүн рүү өрснөө баруун талын шүршүүрээр цэвэрлээд ингээд буцааж өрөөд ингээд цэвэрлээд дахиад өрөөд дахиад цэвэрлээд дахиад өрөөд ингээд дахиад цэвэрлээд ингээд шампунуудынх нь ингээд хайрцууд ингээд яг ингээд тетрис шиг ингээд цэвэрхэн ингээд өрөөд сууж ясна гинт ингээд ухаарч олж мэдсэн заяа. Би яг хэр удаан тийм байдалтай тгий суудсан бас мэдэхгүй.
Тэгээ би яг тэр үед би хүчндүүлсэн юм байна шүү дээ гэж ойлгож ирсэн. За. Тэнийг хөвгт шиг. Нөгөө би ингээд хүчингийн хэрэг мэрэг ингээд судлаад ингээд сонсож байхад өөрөө яг үзээгүй гэж бодож байхдаа сонсож байхад тийм хүмүүс одооноос график юм ярихгүй. Тэгээ одооноос зүгээр ингээд дараагийн сонирхолтой юмнуудыг фан юмнуудыг ярина. Тэгээ би хүчингийн хэргийг ингээд судалж байхад юу яасан байхгүй. Яг ингээд хүчндүүлснийхаа дараа нэг охин гэрээ цэвэрлээд эхэлсэн ингээд бичсэн байсан Reddit дээр ч интернетээр бичсэн байсан. Тэгсэн чинь доор нь комент дээр нь би бас тэгсэн хүмүүс хүчндүүлснээр амар уйлаад суудаг гэж боддог. Гэхдээ заримдаа зарим хохирогч нар зүгээр ингээд юм цэвэрлээд эхэлдэг. Ингээд амьдралаа буцаагаад нөгөө байранд нь оруулахын тулд гэдэг ч юм уу амьдралаа зэгцлэхийн тулд юм цэвэрлээд байдаг. Ингээд бичсэн байсан. Тэгээ би тэрнтэй шууд холбож бодоод би хүчндүүлсэн юм байна шүү дээ. Гинт ойлгож ирсэн заяа. Тэгэд тэгэж ойлгох хүртлээр би өөрөө хүчндүүлсэн гэдгээ ингээд яг хүлээн зөвшөөрөхгүй яваад байсан. Тэгээд цус мус гарсан уу? Үгүй гэд би ингээ амар ойрлсон, тий? Тэгээ амар өвдсөн. Гэтэл яг хүчин байсан амар ойлгомжтой байгаа байхгүй тий? Классик хүчин байсан. Тэгээ ерөөсөө би ингээд яагаад ч юм тэр шампуны юунуудыг ингээд цэвэрлэж яхад би хүчндүүлсэн юм байна. Миний яг тарх эвдэрсэн юм байна. Миний ингээд тарих ингээд миний дотор ингээд яг яалтчгүй нэг юм амар эвдэрчиж гэдгийг би ойлгож ирсэн. Би яг энийг юм эвдэрчиж те. Би өмнө нь эвдэрч байгаагүй эвдэрч байгаагүйгээрээ эвдэрчиж гэдгийг би тэр шампуны ингээд кондишнер юм засаа сууж явахдаа би ойлгосон байхгүй. Хүчндүүлчихжээ гэж ойлгож байгаа нь би эвдэрчихжээ гэдгийг ойлгож байгаа. Ухаарлан тэр ихгүй. Тэр хүртэл тэр шампуны юм зэкслэх хүртлээ би гайгүй байгаа юм шүү. Них мэдрэгдэхгүй бодолж орчихгүй би юу гайгүй зүгээр байгаа юм шүү гэж би ингээ андуураа явуулсан байхгүй. Тэгээд тэр залуучин надад тэгж уулзчаад орой 6 цагаас гитарын сургалтандаа курсэндээ суунаа гэд тэгжсэн байхгүй юу. Тэгээд надтай тэр өдөр 6 цаг хүртэл уулзаж чаднаа гэдэгт би битээс чинь 3 муу 2 маягийн уулзлын өдрийн амралтын өдөр исэн баха. Эсвэл хичээл амарцсан ч болоо мэдгүй. Тэгээд юу ялаа? Нэрээ юу ялаа? Тэг хичээл байхгүйсэн, ялцчихгүй хичээл байхгүй. Амралтын өдөр исэн байна. 10 сарын үеэр гэдэг л чинь хичээл орчихсон байхгүй. Тэгээд тэр залуу тэр гитар метараа ингээд цуцлаад тэг надтай хамт намайг хоолнд оруулъя гээд би энэ чинь ингээд амар гоё хоолны газар бид хоёулаа хоолнд оръё гээд тэг намайг хоолнд оруулаад ингээд бас амар үнэтэй чамын авч хүн чаашийн зүгээр ингээд өөрийнх нь хамгийн дуртай гоё юм айгуу чанартай гоё юм ингээд юм гэрээ хажуудад амар юм өөрийнх нь дуртай гоё юмгийн газар ороод тэг намайг дааж өгөөд тэр юм болохоор ингээд тэгээс санаачлаг нэх хаяа гаргадаг хүн хаяа ингээд ерөн сэтгэлтэй гэхдээ ингээд хаяа жоохон сэтгэлэн тутчих гэдэг ч юм уу ингээд яг 200% надад зарцуулдаг төрлийн биш ингээд юм аль биесээр үргэж эхлэегүй гэсэн утгаараа ч юм уу те ингээд 80% надад ингээд өөрийгөө зарцуулдаг тийм хүмүүс байхгүй. Тэгээд тэр яг хоол моолын санаачлал гарахдаа яг ингээд тэгээ ингээд амар гоё хантай эрэхтэй үний хүн болоод ингээд надад яг 200 зарцуулж ирсэн. Тэгээд энэ үеэр би бас юу ойлгосон бэ гэхээр тэр залуу ингээд би хоолнд ороод би ингээд ухаараа бас ингээд бүтэн боловсруулаагүй сууж байгаа шүү дээ. Тэгээд тэр залуутай яг өмнөх шигэ бодвол энэ аутизмын шинж үгүй юм мэдэхгүй заа. Яг өмнөх шигэ сансан шигэ инженер л хоолнд орж байгаа шигэ сансан шигэ бодоод тэгээд тэр залуутай ингээд яаж байгаа байхгүй юу? Хоолнд орж байгаа байхгүй юу? Тэгээ байж хаа тэр залуу ингээд надад инээдми юм ярьж өгөхгүй амар хичээсэн заа. Намайг инээлэх гээд ингээд эрэгтэй хүн ч нөө хайртай эмэгтэйгээ инээлэх гээд ингээд анх болцож байгаа эсвэл найрж байгаа эмэгтэй гэж юм уу те инээлэх гээд инээдтэй юм ярьж өгöd дээ шүү дээ амар хичээгээд тэгээ надад тэгж инээдтэй юм ярьж нэг Санта Клаусын тал орчлоо нэг инээдтэй юм яриадсан. Тэгээ тэгсэн чинь би ингээд тэрийг сонсчоо гинт наа чи амар тэнэг байна гэнгээ амар ууртаагаар хэлсэн заа би гинт тэр хүн лөө so fucking stupid чиглүү юу гэлээ бидгүй амар ууртаагаар ингээд наа чи амар тэнэг байна ингээд амар гинт ингээд уур гарч ирсэн заа надад ингээд тэр хүн лөө чиглэсэн би чи Японд дахт уурлахаа болцсон хүмүүс байхгүй гэж уурладаг. Тэр сан ингээ бүр дарагдсан байсан. Гинэ тэр хүн ингээ ууралж асч гарч ирсэн за. Тэгээд тэгсэн чинь тэр залуугийн реакц нь болохоор над руу ингээ зүгээр ингээ conversation харилцан яриа окей юм шиг наваа зүгээр бүлээн зөвшөөрсөн заяа тэр залуу. Воо ингээ над уурч хаанаас гараад ирэв. Воо гээгүй заяа. Тэр хүн намайг ойлгож исэн.
намайг яг одоо яг юуг тулж байгааг ойлгож ирсэн. Надад empathize хийж чадчихсан заяа яагаад ч юм. Тэгээ би өөрийнхөө тэр реакцийг ингээд сонгоогүй ингээд гинт гараад ирсэн бэ. Тэрийг ингэж гарч ирснийхэн дараа би энэ хүнд уур урчиж гэдэг ингээд ойлгож ирсэн. Би ингээд энэ хүнийг үзий хатж байгаа юм байна гэдэг ч юм уу те. Энэ хүн гинэт ингэж би үнэхээр сая контрол алдчихлаа. Контролч байгаагүй заяа. Контрол гэхэр шүд ингээл гараад ирсэн заа. Тэгээд тэгж тэр гойм байсан байхгүй. Соба би болохоор соба гойм мэдсэн. Тэр соба гойм мэдсэн. Японы юм гойм. Ирүүл юм гойм байдаг. Би соба гойм дуртай. Тэгээд тэр явдлын дараа намайг дуртай бейкери рүү явж явуулна гэд. Тэгээд дуртай бейкери рүү орж ирсэн байхгүй юу. Тэгээ бас богоныхаа нэг эки нэг станцынхаа метроныхаа станцтайгаа ойрхон бейкери намайг нөгөө чаавс гэрлүүл төхүүлж өгөх гээд шүү дээ. Тэгээд станц руугаа орох цаанд тэгээ энэ миний дуртай аягүй чанартай гоё бейкери яадаг. Би чам бейкеринээс юм аваад өгөө гэ. Би чинь жоохон нэрлэхүү хүмүүс аахгүй нэрлэхүү охин хүнээс ингээ юм авч чаддаг гоо хичээд ингээ заах гэсэн юм дээ. Окейгөө би төлчихөө гэдэг тийм хүмүүс аахгүй. Тэгээд тэр болохоор надад бейкеринс юм авч ийдсэн би цадгалан байсан. Бейкеринс юм хүсэж ирсэн бол хүсээгүйсэн. Гэтэ би тэгээ ахуулъя гэдгсэн заяа. Тэгээд тэр бейкер руу ороод тэгээ намаа заа ингээд хүснээ сонгох амар олон гойгоо ингээд пестринууд ингээд франц пестринууд ингээд өрцөн юм бейкери байсан. За чи алийг хүсэж чинь хүснээ сонгох бүгд ингээд би авч өгье гэдэг. Яг л минь бүгд хуваачлаад өгдөг болохоор би авч өгье гэдгсэн аахгүй. Тэгэхээр би хаач харжсэн би энийг авмаар байна, тэрийг авмаар байна. Тэр бас гоё юм, тэрийг авмаар байна. Ингээ харж орсон нэг царай муутай бейкерийн нэг юм харан пейс шарав. Тэрийг ч гэсэн авмаар байна гэдэг ингээд давуулж авсан заяа. Ийм ууртаагаар гэдэг ууртаагаар. Энийг ав, тэрийг ав, бас тэрийг ав, энийг ч гэсэн авчий би юм гэдэг ингээд тэгж авсан заяа. Тэгээд тэр хүн ерөөсөө ингээд миний муухай шиг ингээд хилээгүй ингээд яагаагүй зүгээр л хүлээн зөвшөөрсөн. Тэгээд тэгээ пэсчиг авахууллаа. Ингээд нэгийг нь хоёулаа хамт хувааж идээд тэгээд үлдсэнийг ингээд хайрцан тэгээд бас ингээд намайг богоны станц руу ингээд авч явж байхдаа инээдтэй хошиншоо яриа л хэлсэн. Тэгээ ярьж байхад нэг нь бүр үнэхээр чинслээс инээдтэй сандаа инээсэн заяа. Тэр нь юу ч ялла та. Тэгээ энэ хүн надад амар их сэтгэл гаргаж ин да гэж би бодсон. Тэгээд миний амийг хавд арах гэсэндээ биш заяа. Миний амийг хавд арах гэсэндээ биш зүгээр л яг чин сэтгэлээсээ нэг хүн нөгөө хүндээ санаа тавьж байгаа. Нэг хүн нөгөө хүнийг одоо өрөвдөж байгаа гэдэг ч юм уу те. Нэг хүн ингээд өөрийнхөө хэмжээнд буруугаа хүлээж байгаа гэдэг ч юм уу яг тийм үлэлсэн. Тэгээд станц дээр очиод заа хоёлаа дахиад дараа нь дахиад уулзъя энэ гэлөө. Дараа нь уулзъя ч гэлөө. Тэгээд ингээд тэврээд намайг амар хөөрхөн зөөлхнөр тэврээд хүндэтгэлтэй ир зөөлхнөр тэврээд тэгээд би богондоо суусан байт. Тэгээ богондоо сууж явахт бол би нэг юм мэдрээгүй. Яг богондоо болохоор суугаад надаа хийдэг юм тогтсон юм гэж одоо уцаараа уралтан манга уншин эсвэл дуг хийн гэдэг ч юм уу те. Тогтсон юм гэдэг тэрийг хийсэн. Тэгээ гэртээ ирээд яг ингээд буланд өвдгөө тэрээд уйлсан. Амар уйлсан нэгэд зогсолттой уйлсан. Тэгээ би тэр явдлаас хойш орой болгон ингээд өглөө хичээлд явлаа. Оройн англиныхаа багшийнхаа ажилд явлаа. Бичээс хүрхэн английн багшийн ажил гэдэг өндөр цалин авдаг байсан. Тэр үед чинь тэр ажилдаа явлаа. Гэртээ ирлээ уйллаа. Ингээд өвдгөө тэрээд үлчтэй. Тэгээ уйлж явахдаа гэт нулимс гараал гэдэг гэлээдэг. Гэтэ мэдрэмж нь болохоор дүн заяа. Мэдрэмж нь болохоор дүн бодол болохоор дүн гэж тэгж үлддэг гэсэн заяа. Гэт яна би ингээд гомдчлаа ингэж үлдэх биш ингээд зүгээр ингээд зомби ирсэн. Гэт миний мэдрэмж бодол ингээд яг ингээд зомби ирсэн заяа. Гэхдээ ингээд миний махан бие болохоор ингээд үлддэг гэсэн заяа. Ингээд нулимс гэл урсан тэгэл би яг орж ирж байгаа бодлууд болохоор хизээ уйлж дуусах юм болоо гэдэг ч юм уу те. За зэний дараа усан дороод унтуудаа гэдэг ч юм уу. Иймэрхүү бодлууд орж ирдэг. За. Тэгээ яг тэр өвчин тохиолдсныхаа оройн би гэртээ ирээд бүх найзуудаа хэлсэн байхгүй шууд. Би хүчндүүлсэн ингэ. Эрэгтэй найзуудаа хэлсэн. Эрэгтэй найзуудаа хэлээд эмэгтэй хамгийн сайн нэг найзтай хэлээ. Тэгээд манай ангийн Рен гэх нэг хятад хамгийн сайн найз гэдгсэн бид тэр охинд хэлээгүй. Яагаад ч тэр охины бити мэдээсэ гэж утсан. Яагаад л би тэр ангийнхаа Рен гэдэг охинд хамгийн сайн ажилладаг байсан хэрнээ бид хоёр хамгийн ойр орхон уулздаг, хамгийн ойр орхон нэг ланчойд нь хичээл дээр хамтдаа суун, хичээлээ хамт ингэдэг болохоор би тэр охиныг ингээд юм те
гэдэг хүчнэлт гэдэг тохиоллоос ийм гадуурх буюу миний өмнөх амьдралын юм жижигхэн бөмбөлөг байгаасаа гэж би хүссэн юм шүү. Тэр хятад охиныг. Тэгээ би тэр охинд хэлээгүй, эзэж хэлээгүй. Хамгийн дотн охинд хэлээгүй. Гэтэ манай сургуулийн нөгөө ангид болохоор уйгар охин байдаг байсан заяа. Тэр уйгар охинд болохоор хэлсэн. Тэр уйгар охин болохоор надад нөгөө нэг хятадд гэрийнхэнд нь тохиолддог одоо колончлол дарангуулын талаар амар их ярьдаг байхгүй юу? Манай гэрийнхэнд ийм тохиолдчих гэх нөгөө нэг германчууд нөгөө нэг Auschwitz гэх нөгөө нэг израилчуудад хийжсэн нэг тийм амар юм байдаг шүү дээ. Concentration camp буюу юм бодоолчлын юм camp руу ингээ аваа явчихдаг. Германчууд нөгөө еврейчүүдийг тэгээ ингээ тэнцэнэ ажил хийх хүчээр албатай чи ажил хийлгүүлдэг гэдэг ч юм уу. Тийм яг одоо хятад тохиодог байхгүй юу? Хятадд тохиодог. За би энэ талаар нэмж хэлэхгүй байна шүү. Тэгтээ яг хятад тиймэрхүү. Энэ талаар цаашаа бити түгээгээрээ заяа guys гойж байна. Гэтэ манай найз аюулгүй юм байна. Хүлээж та аюултай болов. За guys гойж энэ талаар бити түгээгээрээ. Нэрээ хятад амар юм болж байгаа. Тэгээ энэ талаар ярьж болдоггүй байхгүй энэ хүмүүс нь өөрсдөө. А гэтээ онлайнаар зөндөө яригдаж байгаа. Тэгтээ энэ за гэтээ яг Германы Auschwitz тохиож байгаа юм. Гэт манай хөрш нэг усад тохиодог. Тэг манай найзын гэр бүлд тохиогод байдаг баггүй. Тэгээд энэ талаар ингээм хүн сэдв бит хоёр яриа сурцсан болохоор би энэ найздаа би өвчнөлдсөн гэдэг хэлсэн байдیں۔ Тэгээд энэ дундаас надад би зөндөө олон эрэгтэй найзуудтай хэлсэн тий. Зөндөө олон найзууд хүмүүст хэлсэн баггүй. Тэгээд хэлж байгаа хүмүүс дундаа нэг нь чи юу өмссөн байсан гэдэг ч юм уу. Яах гэж наазлаа уулзсан гэдэг ч юм уу. Ингээд тэгээд чи үгүй гэж хэлсэн юм уу энэ ийм хандлага нэгнээс нь ч гараагүй заяа. Нэгнээс нь ч гараагүй. Тэгээд бүгдээрээ ингээд яана I'm so sorry гэдэг амар хэцүү юм тохиолдчихж яана гэдэг ингээд айгу дэмжлэгтэйгээр ингээд намайг ойлгосон байдлаар ингээд хэлжсэн. Тэгээд энэ явдлаас хойш заяа манай хоёр эрэгтэй найз өмнө нь болцдог байсан. Тэгээд болцгоо болоо зүгээр ингээд найзын хуваар харьцдаг чадалтай болсон байсан. Хоёр найз заяа. Нэг нь бас хоёул гадаа заяа. Нэг нь Герман, нөгөөх нь Америкийн залуу байсан. Тэр энэ хоёрын ингээд юу эхлээд Герман ингээд би ингээд шүн ингээд нэг цагт ингээд уйлжсэн чинь за би одоо очих уу гэдгийгсэн байхгүй юу. Тэгээ би метро зогссон шүү дээ. Чи яаж ирэх юм гэж би халахад очие гэдгийгсэн байхгүй. Чамд ингээд хань хэрэгтэй байж магадгүй би халахад очие гэдгийгсэн. Тэгээ би окей гэдгийгсэн. Тэгээ тэр залуу манайх руу алхаж ирсэн. Хэдэн цаг шалхалаа мэдэхгүй цаг 30 минут жиллээ. Би тэрөөс нэг хол амьдардаг байгаагүй нэг 4-5 станцын зайтай байдаг гэсэн. Манайд алхаж ирчихсэн шөнийн нэг цагт. Тэгээд ингээ оройдоо ингээ намайг уйлж хахад ингээ тэрч ингээ хонж исэн заяа. Тэр герман залуу. Ингээ тэрч хонж исэн. Тэгээ өглөө нь миний тухан дээр уншчаад явж исэн заяа. Зүгээр л надад хандлаганд бол. Тэгээд дараа нь тэрнээс сарын дараа илүү нөгөө Америк манай найз маань болохоор би Америк найзтай айгуу сайн найзууд байсан юм. Тэгээ тэр залуу ингээ найз охин охинтой болцсон гот нь би зөвлөгөө мөлгөөлж өгдөг. Тэр Америк залуу бас аутизмтай. Тэгээд сарын дараа тэр аутизмтай залуу намайг хамт караоке оръё гэдэг. Уун караоке чинь болцооны тийм activity шүү дээ. Гэтэ болцооны зорилгоор зүгээр найзын хуваар гэдэг. Окей. Тэгээ караоке ороод стрессээ тайлгаа дуулаа. Тэгээд би Японихоо зөндөө караоке ордог байсан. Ангийнхаа охтуудтайгаа тий ангаараа зөндөө караоке ордог. Японы караокенууд гоё. Монголд чинь караоке гэхэлэр чинь нөгөө жоохон юм заваан газар гэж боддог. Японд бол хүмүүс стрессээ тайлдаг аргууд нэг бол арх уух тий ажлынхантайгаа хамт арх уух эсвэл караоке орох гэдэг юм. Эдгээр нь тэгээд энгийн бүү цэвэрхэн гэж тооцогддог зам Японд. Тэгээд тэр хамт караоке ороо дуулаад стрессээ тайлгаа. Тэгээд манад эрэхтэй тэр залуу болохоор бас надад амар хөөрхөн жигмнэг авч өгөөд амар хөөрхөн куки энэ авч өгөөд заяа. Тэгээд тэр залуу бас ингээд арай ингээд зүгээр л миний хажууд ингээд хэвтэ унтчихсан. Бэлгийн санаа ингээд тий бэлгийн романтик санаа байхгүйгээр зүгээр л ингээд намайг орой ганцаараа уйлаад унтаад яах юм ингээд хань болж өгсөн заяа. Тэгээд өглөө нь болохоор бас ингээд тухан дээр үнссэн юм бол аахгүй. Гэтэ өглөөнөөс ингээд инээдтэй жок мөг хэлж мэлээд тэгээд залжсэн заяа. Тийм тэгэхээр ингээд миний арчилгаа буюу ингээд намаа дэмжсэн хүмүүс амар их байсан байдаг. Яг хүчин тохиолдсон дараа. Тэгээ намаа ингээд буруу шаасан гэдэг ч юм уу тий
чи өгөөж исэн юм уу, юу өмсч исэн гэсэн хүмүүс байгаагүй тулдаа би энэ асуудлаас хурдан харьцангуй чанартайгаар recover буюу тэг ингээд өөрийгөө олж авч чадсан. Гэхдээ 4 жилийн турш зомбиний байдалд явсан гэдэг бол амар дамаж байгаас нь тий. Тэгээ одоо ч гэсэн би өөрийгөө бүтнээр эргүүлж авч чадаагүй. Миний галцог одоо ингээд юм чаамс дөнгөж ингээд асаж эхэлж байгаа байдалтай байгаа заа. Тэгээ ирээдүйд би миний галцог бүрэн болтлоо ангаж чадна гэдэгт бол би итгэлтэй байдаг. Өөртөө төвчээртэй ханддаг. Тийм баа. Тийм тэгээд Японд тийм байсан. Тэгээд Японд байж агаад тэр чинь Хенри, манай найз Хенритэй уулздаг нь амар заа. Намайг твэрч удажсэн залуу, Олимпиад оролцсон залуу, спортсмен залуу байсан заа. 2012 оны ийм Олимпийн, дэлхийн Олимпийн ингээд ийм заваар явдаг тэмцээний орлон тоглогч спортсмен байсан заяа. Тэр залуугийн нэр нь штэ. Би нэрийг мартсан байлээ. Намаа ингээ Японд байдаг сүүлийн өдөр намаа ингээд метрон суулгаж өгсөн амар сайн надсахгүй битүүр хамтдаа видео тоглоом тоглож моголдог. Оха гэж залуу охор OCHER эхний нэрийг мартчихъя. За тэр яг тийм залуу би хүмүүсийн нэрийг амар мартдаг. Тэр нэг нь болохоор тэр залуу намаа ингээ тэрч унтаж өгсөн. Манайх алхаад. Тэгээ дараа нь тэр залууч бас найз зөвхөнтэй уулзлаад би надад тэр талаараа хэлж мэлээ тэгсэн юм аа. Тэгээ яг үнэхээр ингээд 100% яг найзын харилцаатай байсан. Тэгээ нөгөө залуу нь болохоор Хенри гэж залуу. Баггүй. Одоо сүмтэй гэдэг байгаа. Тэгээд Хенритэй болохоор ч 12 сард луу 11 сард тэгээ уулзаад тэгсэн байдیں۔ Тэгээд арга дуулсан байдیں۔ Тэ. Тэгчээд тэрнээс хойш 7 сарын турш ер нь би ингээд жоохон амиа хорлолттой ойрхон байгаад байсан заяа. Жоохон амиа хорлолттой ойрхон. Тэгээд яг би чинь юугаа төгсөөд 3 сард нөгөө хэлнийхээ сургуулаа төгсөөд хэлнийхээ курсыг төгсөөд тэгээ 4 сараас нь коллежд орсон байхгүй байсан. Монгокод орсон байхгүй дизайны, fashion design. Тэгээд яг Симондо орохоос эхлээ би бүр ингээд амьдралыг дийлж чадхаа болж эхэлсэн заяа. Амьдралыг бис хичээлдээ явах болгондоо ингээд айцаас бодлоо ингээ хүүтэн хөлс ингээ гардаг. Тэгээ хүүтөөс нь үнэртэй болж ирсэн заяа. Тэгээ надаас ингээ муухан өнөр ингээ айцсын өнөр ингээ үнэртдэг. Тэрийг би бүр яаж ч угаагаа цэвэрлээд юм ашиглаад дарагддаггүй юм айцсын өнөр надаас ингээ байнга ханхалдаг болчихсон. Тэгээ би үнэхээр амьдралыг дийлж чадхаа болж ирсэн заяа. Тэгээ манай ажлынхан болохоор амар гомт олон байсан заяа. Манай англи хэлний багшийн хамт бол үнэхээр гомт болсон. Тэгээд ерөөсөө дийлхээ болоод миний систем ингээ бүр даахаа болж эхэлж байгаа байхгүй. Тэр самбуугаас хойш амссан дарангуултай алийг ч ингээд олигтойхон боловсруулж амжаагүй тий хангааж амжаагүй нүүртүүлж амжаагүй энэ ингээ үнэхээр ингээ одоо ингээ миний амийг ингээ авъя гэдэг ингээ намайг зуурч эхэлж тэр хүчин гэдэг чи ингээ тий миний үхлийг ингээ эрс ойртуулчихж байгаа байхгүй. Тэгээ үнэхээр ингээ би дааж чадах ойлоод би сургуулаа орхижсэн. Зөвхөн нэг өдөр сургуультаа ирээгүй. Дахиж ирэхгүй. Тэгээд багш манай сургуулийн захирал хүртэл над руу бичнэ. Зүгээрөө ярилцаж захиралтайгаа ярилцаж маань захирал нэмэгтэй багш гэдэг. Захиралтайгаа ярилцаж болно шүү. Яасан хичээл ингэж олонд асуусан ч гэсэн ойлгоод учрыг нь олноо болно гэдэг бүгдэн нь ханддаг заа. Манай тэр сургууль дээр найзалдаг байсан Сон гэдэг бас хятад охин. Хамгийн их найзалдаг байсан Сон гэдэг хятад охин. Тэр охин над руу өдөр болгон бичсэн заа. Хичээлдээ ирэлтээ ингэж болохгүй штэ. Би чангуугаар ганцаардж байна энэ бичдэг би анин заа. Хариулахгүй. Би анисны хөдлөө тэмцэж байгаа юм штэ. Тэгээд зөвхөн ажилдаа явдаг, английнхаа багшийнхаа ажилдаа явдаг. Ажлынханд болохоор би хичээлдээ явж байгаа л гэж худлаа ярьцдаг. Асуух юм бол тэд нар уусаа их асуудаггүй. Тэгээ би яг өдөр тутам би ингээд зоод байна, ингээд амар хуйлж байна, депрессдж байна. Тэгээ ингээд мэдрэлээ аллаа ингээд бүр ингээд амар зовж байна. Би эвдэрхий мэдрэмж ингээд ажлынхандаа би хуваалцаагүй. Ажлынхандаа болохоор би ажил дээр очиод ингээд жоохон амралт аваад байгаа юм шиг тий. Ажлынхандаа инээлтэн, хөөрөлтөн, амар гой цагийн өнгөрүүлнэ. Гэт энийг би энэ чигээр нь хадгалахыг хүссэн. Хүмүүст ингээ би хохирсон гэдгийг хэлээд ингээ тий тэр хүмүүс над руу харах харц өөрчлөгдөжөөсэй. Миний ингээ травмыг бити санагдуулаасай. Ингээ санагдуулаад байх үедээ гэж айгаад би хэлээгүй. Тэгээ би ажилдаа явахдаа ингээ зарим өдрүүдээр яг өөрөөрөө байдаг байсан. Ингээ зарим өдрүүдээр миний сүнс гэдэг ч юм уу тий ингээ би яг ингээ өөр ингээ гаднаас нь ажиллаж байгаа юм шиг. Би яг ингээ
миний махан бие болохоор ингээд зүгээр хийх систем хийгээд хөдлөөд ажлынхантайгаа инээлдээд ха гэдэг тэгснэ ингээд жок моконд ингээд амар зүв реакц гаргаж маргаад ингэж байгаа. Гэтэ миний дотоод хүн болохоор өөрийнхөө тэгж байгаа ингээд зүгээр гаднаас ингээд зомби шиг ингээд ажиглаж идэг гэл гөлөрж идэг хүн байсан заяа. Зарим өдрүүдэд маш олон өдрүүдэд яг dissociation гэж ярьд юм байл л дээ. Тэг яг эсвэл юу out of body experience гэдэг чинь мэдэхгүй заяа. Тэгээд яг ингээд яг үнэхээр би эвдэрсэн байсан. За үнэхээр эвдэрсэн хүчингийн нөлөө бол бүр үнэхээр аимшигтай заяа. Тэр би өмсгөл зүгээр дарангуулагдаад махан биеэрээ дарангуулагдаад ингэтлээ амар эвдрээгүй байхгүй юу. Гэхдээ тэр махан биеийн дарангуулал сэтгэлзэн дарангуул нь хүчнэлтийн суурийг нь бэлдэж өгсөн байхгүй юу. Хүчнэлт гэдэг ургамлыг нь аюулсаа бордоодод тусалж өгсөн учраас хүчнэлт бий болох нь миний амьдралд тохиох боломж үүссэн заяа. Тэгээд яг хүчнэлтийн дараа бол би үнэхээр хүн эвдэрт ингээд эвдэрнэ гэдэг нь яг шууд утгаараа би хэлээд байгаа. Ингээд үнэхээр эвдэр би ерөөсөө юу ч тайлбарлахаа мэдэхгүй. Тэгээд үнэхээр эвдэрдэг ингээд ерөөсөө л окей биш болчтой юм байлээ. Тэгээ өдөр тутмын амьдралдаа болохоор ингээд ажил дээр ажиллаа хийгээд инээгээд яваад байдаг тий. Гаднаас харж байгаа хүмүүс бол намайг бол мэдэхгүй заяа. Ингээд тий ингээд эвдрээд яваад байгаа гэдгийг бол анзаарахгүй заяа. Яг хөө өмнө нь намайг амар гал цогтой гэж мэддэг байсан хүмүүс бол чи нэг л биш болчихжээ анзаарч магадгүй. Гэхдээ шинээр танилцж байгаа тэр коллеж чинь шинээр танилцж байгаа найзууд ажлынхан чинь бас тэгээд би яг тэр хүчнэл тохиогоос 1 сарын өмнө ажилд орчихсон байхгүй. 1 л 2 сарын өмнө тэр шинхэн шүү дээ тий. Тэгэхээр намайг угсаал жоохон итгээд гэл боддог байсан. Тэгээ намайг амар хүлэн зөвшөөрч өгдөг. Найзалдаг тийм байсан. Гэхдээ манай менежер яг бас зүүн бэлгээрээ надад дэмжлэг хэрэгтэй гэж мэдэрдэг байсан бахад манай эмэгтэй менежер тэгэл надад айгүй нэг ялангуяа зөөлх харцдаг байсан. Эрика менежер. Тэгээ амар сонирн байдаг байсан. Тэгэл яг би өөрөө яг гаднаас ингээл хараад тий яг ингээ зомбирцсан байдалтай бодол байхгүй мэдрэмж авахгүй. Гэл ингээл өөрийгөө гаднаас харж байгаа шиг мэдрэгдэн гэхдээ миний бие болохоор тийм үү нэрэд гисэн байлаа шүү дээ тий тийм за энийг тэх юм байна тий бүгдээрээ нэр уулзалтаа хийзээ их юм тийм үү гэл ингэчихдээ за тэгээ миний яг дотоод миний өөрөө би өөрөө болохоор ингээ байж байгаа гэсэн заяа. Тэгээ гэртээ очихлаарэ ингээд миний махан би ингээ жүжиглэхээ болоод тэгээ миний сүнсэн биеийн махан биетэйг нийлэнгүүт ингээ би ингээ өвдгөө тэрээд үйлээд суугаад үйлчдэг байсан. Эсвэл зүгээр ингээ гөлрөө суучдаг хідэн цаг тэгж гөлөрдөг байсан мэдэхгүй заяа. Ямар ч хэлсэн гэртээр гяс хуцаа угаалгах машинда хийн тий. Тэр чинь гэр мэрээ цэвэрлэх цаг байхгүй. Гэр мэрээ цэвэрлэх хуцаа угаалгах машин дээр ингээд усан дорно. Тэгээ унтахаас өмнө ингээл өвдгөө тэрчээл ингээд гэл гөлөрдөг. Нэг бол гөлөрдөг эсвэл үйлдэг. Тийм байлаа. Миний амьдрал ер нь л бол тийм болсон юм. За тэгээд яг тэр жилийн 100 болохоор би яг ингээд амиа орлох гэсэн байхгүй юу? Яг нэрнгэс амиа орлох гэсэн. Тэгээд Японд амиа орлохоор зөнд байдаг, арвин байдаг. Болон метроноос ахуулаад тий. Амиа орлох гэсэн. Тэгээ амиа орлоход одоо нэг 3 хуруу дутуу болох үед би окей за би Монгол руу буцлаа. Би амиа орлохгүй. Гэт би амиа орлохгүй байхын тулд ингээд окей за ингээ миний амьдрал бол ингээ Японд байгаа би цалин өндөртэй байна, ажил сайн байна. Гэхдээ би ийм байж болохгүй. Би тэгвэл яг утахгүй амиа орлоо гэдгээ мэдээд Монгол руу буцчих надаа яг 3 хуруул. Гэт 1 2 3 гэж би чадах юм байна. Тэ? Гэт нэг юм буруутлаа, хоёр дахь юм буруутлаа, гурав дахь юм буруутлаа тэгэл би байхгүй болох юм байна гэдгийг амар мэдэрч ирсэн. Тэгээд би ингээд 1 сарын дотор ингээ яарад Монгол руу буцчихсан байдаг. Тэгээд 7 сард Монголдоо ирсэн. Амар зоо. Тэгээд Монголдоо ирэхээс хүртэлх тэр ингээ процесс амар хүнд байгаа шүү дээ. Ялангуяа над чи хүнд аутизм мэдэн шүү дээ. Хүнд дэмжлэггүйгээр те. Ингээ уучраалаад ингээ амьдралаа ингээ нүүлгээд ирнэ гэдэг бол амар хэцүү байхгүй юу? Амар хэцүү. Тэгээд тэрнийхэн дарамттаас ингээ би нуурч унаад ингээд тэгээд яг Монголдоо ирэхээс яг өмнөх 7 хоног би өөрөөс өдөр болгон байсан бити юм орлоо хоёлоо удахгүй гэртээ очлоо гэл. I'm still recording. Come look at this quick. No, I'm recording. The recording's on. Oh, I don't know. Okay, за. Шал ядаргаатай. Okay, continue. Яг Монгол нэргээс 7 хоногийн өмнө би өөрөөсөө амар гуйдаг байсан. Тийм орлоо.
жоохон гүрийгээрээ. Утгагүй ярьлаа. I'm okay. You can bring me a tissue though. Thank you. I haven't done it. I'll bring in tissues. Манай нөхөр бодон дээр надаа орон зай хадгалаа сууж байгаа. Энийг ярьж хахад дэмжээ. Тэгээд нөхрөөсөө би салбатар гасуучлаа. Тийм манай нөхөр гадаад хүн тэгээ яадаг. Алиш бэнд. Okay. Thank you. That's okay. Галтооны нүуник олууд ашигладаг. Oh my god. Yeah. Тэгээ хоо яг тэр үеэр би олон гэрийнхнийхээ өрөвдөжүүлээд байгаа байхгүй юу? Манай аав тэр үед амьдсан дүү охин дүү ээж ахын их нэргэлтэй. Би үнэхээр ингээд гэрийнхнийхээ бодож л Монголд ирсэн. Болохгүй тэр хүмүүс яах юм бэ? Өөрөөсөө бүр үнэхээр гойж бити юм бодлоо. Жаахан гүрий 7 хоног болтлоо. Тэгээд яг сүүлийн 3 хоног арай амархан болсон. Яг л сүүлийн 3 хоногт нь болохоор хийх юм амар их болчихж байгаа шүү дээ. Цэвэрлэх юм янзлах юм тэрэндээ сатараад ер нь айгуу дайж байсан. Гэтэ Монголд ирээд яг навсунсан байт юм аа. Монголд ирээд яг навсунсан байт. Яг энэ үеэр намайг дэмжих хэрэгтэйсэн найзууд дэмжээгүй. Тэгээ Монголд ирээд нэг эрэгтэй найз гэдэг ч юм уу те тэр нэг эрэгтэй найз би бас дахиад нөгөө нэг хань хүсэл хүмүүстэй чатлаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ үеэс би Tinder, Bumble энэ төр ашигладаг болцсон байсан. Хань хүсэл надад хань л амар эрэгтэй адсан нөгөө нэг мэдрэмжээ дийлэхгүйсэн учраас тэгээд нэг залуутай жаадалж гисэн байхгүй их тааж үзэл ууж удажсэн. Тэгээд тэр залууд би хүчндүүлж исэн юм аа гэж хэлсэн чинь юу гэлээ чи онлайнаар хүнтэй танилцсан бол аргагүй шүү дээ. Тэр гэлүү яах гэж онлайнаар хүнтэй танилцсан чи гэлүү өөрөө надтаас онлайнаар танилцчихаа. Тэгээд тэрийг сонсоод миний тэр хүчингийн шарах пүнк гэж дахиад сэтэрсэн заяа. Ингээ ангааж ядчихсан, ингээ гайгүй тайвшруулж ядчихсан пүнк гэж сэтэрсэн заяа. Тэгээ би өдөржин шүнжин яг ингээ солиотой юм шиг үнэхээр миний дотор л ингээ шуурга дэгддэг байсан заяа. Яг ганц тэр үгийг сонсоод ёо амар зовдөг байсан заяа. Монгол залуу тэр харалцсан монгол залуу заяа. Би нэг ангаагүй байсан юм байна. Тэр монгол залуу хийсэн юм. Таленцлаар ангаагүй байсан байна. Энэ залуу надаа нэг мохоо хэлсэн залуу баг тулгаан интерес миний репистэс илүү чөтгөр болох гэдэг юм шүү дээ ангаалтай хийгээгүй болохоор гэтээ баг харьцангуйлтай тэр залуу өөрөө тиймд өртөжсэн юм байсан хүчинд тэр надад тэгж хэлсэн залуу тэгэхээр өөртөө нь тохиосон хүчнийг заяа миний буруугаас болсон миний арчаагүй гэдэг чинь би өөрөө яах гэж тэгсэн гэж өөртөө хэлдэг байсан болохоор яг тэр зангаараа надад эргүүлж хэлсэн байгаа байхгүй юу чи тэгвэл онлайнаар яах гэсэн чи яагаад өөрийгөө хамгаалаагүй гэдэг ч юм уу те тэр залуу өөртөө өдөр болго би яагаад өөрийгөө хамгаалаагүй миний л буруу шүү тэгэл ингэсэн учраас надад тэр занаа те яг өөртөө хэлдэг зүйл надад хэлсэн байгаа байхгүй юу те тэгэхээр ингээд эрчүүд ихэвчлэн нөгөө нэг одоо хохирхлоор хүмүүс эрчүүдээ ингээд чиний л буруу чи өөрөө яах гэсэн хэрэгтэй юм байж арчаатай гэж ингэдэж штэ те тэнгуут эрчүүд нь эмгтээчүүдийг хохиронгууд эмгтээчүүдийн яг тэр сан гаргаад байдсан болов гэж би таамаглаж чинь буруучж магадгүй те тэгсэн мэт тэгээ тэр залуу хийсэн үг намайг үнэхээр гинтээсэн гэд хоёр туудаа эвдэлсэн байхгүй тэгээ тэрнээс хойш би ингээд энгийн хүн хоорондын энгийн харилцаа үүсгэх чадлагүй болцсон энгийн хүнтэй үерхэх боломжгүй болцсон ингээл паниканд 7 хоногт 4 удаа паник атактдаг болсон. Өмнө нь Японд хот гэж паник атаканд ордоггүйсэн аахгүй юу? Ийм одоо сэтгэл шок гэх юм уу, сэтгэл хөдлөлийн дайралт гэх юм уу? Монголоор одоо юу гэдэг юм бэ паник атак. Тийм юмд би ингээд 7 хоногт 4 удаа ордог байсан. Энэ бол эрүүл мэндэд амар хортой заяа. Гэ паник гэдэг нь болохоор ингээд бүр амьсгаатаас өөрөө бий чадахгүй тэгэл уйлна амьсгаатаж явахдаа уйлна орилно ингээд яхаа мэдхээ болоод ингээд сандраад
Тэгээ аяанда тавьшир. Тэгээ тайвширсныхаа дараа зүгээр л ядран заяа. Амар ядран. Энэ надад 7 хоног 4 удаа тохиодог байсан. Тэгээ энэ үеэр чин дараа нь ингээд тэр өвлөн ингээд бүр ингээд уйлралч цалигч байгаа шүү дээ. Өвлөн болохоор би ингээд нэлийн удаан ингээд найзын хүрэндээсэн. Нэлийн удаан ингээд жоохон краш болж исэн. Айгуу тажгүй залуу гэж боддог байсан. Залуугаас хань нэхэд, юм танил хүнээс хань нэхэд тэр залуу үерхсэн байхгүй. Тэгээ үерхтэй болохоор бит хоёр хөөрхөн видео тоглоом тоглоно, уулзсан, хоолнд орно гэ амар хөөрхөн үерхэлтэйсэн. Тэгээд ихэндээ айгуу дажгүй эхний 2-3 хоног дажгүй байж байгаа 4-р 5-аас эхлээд миний шарах үнэхээр ингээд дотроос ингээд хасгарч ингээд гараар бүүлж гарч ирээ. Тэгээд би ингээд одоо юу гэх харилцаа үнэхээр хэцүү болсон заяа. Тэгээ би амар спиралт нэг тал ингээд бодол ингээд учраа олдохоо болоод ингээд би яхаа мэдэх болоод ингээд бүр сандраад ингээд бүр ингээд өөрийгөө алдна гэдэг бүр сандраад ингээд сандралтаа автаад ингээд бүр ингээд бүр ингээд эргүүлэхэд орох хэлдэг байхгүй. Тэр залуутай үерхэж байхдаа найз охин нь ингээд баскетбол спиралтаа дангууд нөгөө хүндээ амар хэцүү. Тэр нь болохоор анх ингээд надад санаа тавиад ингээд шууд би спиралтаа л эхлэнгүүт шууд ингээд таксидад манай гэрт түрээд ирдэг гэсэн заяа. Манай төрж ирээл ингээд миний нурууг хэлэл тайвшруулж өгвөл. Дараа нь 2 дахь удаач тэгсэн баг. Тэгээ 3 дахь удаа болохоор чатаар ингээд кал шууд видео кол хийгээл намайг тайвшруулж өгвөл өгдөг болоо л за. Тэгээ энд өдөрт 2 удаа 3 удаа тохион зарим өдөр гайгүй. Тэгээд аяанда болохоор тэр залуу сүултээ бүр ингээд тэр хүний сэтгэл зүйн дийлхээ болоод ингээд миний л буруугаас олчлоо. Би л сайн хэрэгтэй юм байж чадахгүй байна. Би л чамааг ингээд тэ аргадаж чадахгүй байна гэд тэр залуу ингээд намайг дагаа уйлчдаг болцсон за. Ингээд бүр ингээд сэтгэл зүйн үнэхээр дийлж чадхаа болоод би ингээд би л чи надаас л болоод ингээд зовоод байгаа юм байна. Тэгээд надтай үерхэж явахтаа л ингээд надаас л зовоод байгаа юм байна. Ингээд тэр залуу дагаад уйлдаг болцсон байсан. Би тэгээ үгүй ингээд чамаас болоогүй юм чи ингээд тэгэхээр тэр залуу ингээд дийлэхгүй өөрийнх нь трама юм сэтрээд ингээд тэгээ бит хоёр салж исэн. За тэгээ тэр харилцаа үнэхээр хэцүү болоод бит хоёр салж исэн. Тэр хүнтэй үерхэх боломжгүй болсон гэсэн. Харилцаанд эрүүл харилцаа нөх боломжгүй болж исэн. За тэгээ тэр залуугаас хойш яалаа. Тэгээ би сэтгэл зүйчээр явж гисэн баха нэг удахгүй. Positive бодлоо. Сэтгэл зүйчээр явсан. Амьдрал амар хоосон байсан. Өглөө ингээл сэрх үед ингээд зүүдэлж байгаа л ингээл сэрх үед ингээд дотор ингээд хар нөхөтэй заяа. Амьдрал бол ерөөсөө л ингээл тас хар нөх шиг санагддаг. Би fuck яах гэж сэрвэл гэж бодож сэрдэг заяа. Тэгээ өдөр болгон ер нь бол би амар хичээсэн. Тэгээ дахиж тийм илүү дутуу хүнд би хүчингийн хадлаар яриаггүй яагаад гэвэл монголчууд айгу сөргөөр хүлээж аваа тэр нь миний асуудлыг ингээд дордуулаад намайг дахиад хохироод идэм байна тий. Ингээд хүчингийн талаар ярих үед нь хүмүүсийн нэг нь сөргөөр хүлээж авангууд тэгээд дахиж хохироод идэм байна. Дахиад хүчин төлж байгаас ялгаагүй хохироод идэм байна. Тэрийг судалж олж мэдээ тэгээд илүү дутуу хүмүүст хэлэхээ болсон. Тэгээ миний хамгийн анх тэр Японд хахад хэлчихсэн гадаад залуус, гадаад найзууд, эмэгтэй найзууд ямар азар намайг тийм сайнаар хүлээж авсан юм бэ ёо тий. Ямар азар намайг тийм сайнаар хүлээж авсан юм бэ. Тэд нар ингээд намайг анх ингээд сайнаар хүлээж аваа. Тэгээ надад үйлцсэн тэр залуу хүртэл ингээд намайг арчлаад сайнаар хүлээж авсны ачаар би өдий зэрэгтэй хүрсэн байгаа байхгүй. Өдий зэрэгтэр ажил дээр ингээд амжилттай гэдэг ч юм уу тий. Ингээд нөхөр мөхөртэй ихэр төлөлийн янз бүрт орцсон. Тэгээ би яг тэр хүчндүүлээд тэр хүчндэлтийн амар хүчнийг өвдөлтийг мэдэрч явах үед надад яг юу гэж мэдрэгдсэн бэ гэхээр за би өхмээргүй байгаа юм байна. Би амьд баймаар байгаа юм байна гэдэг тэр бодол тэр өдөр нь л яг тэр мөчөд илүү эсвэл тэр 7 хоногтой илүү яг тэр хавцаануудаа би бодогдсон байхгүй юу. Би ингээ яалтчгүй нэг өмнөх сэтгэл зүйн дарангууллаасаа болоод өөртөө амар их гимшлийг тээцсэн байсан. Тэр самбуутай тохиосон зүйл яасан бэ гэхээр яг яа хүчнэлт хүрч вэ? Хүчнэлтийг сонгоход хүрч вэ гэхээр самбуугийн үеэр би нүг эхлээд самбуутай үерхээс өмнө би эхлээд өөрийгөө ажил дээр шахдаг байсан гэдэг гэж байгаа шүү дээ. Ажил дээр өөрийгөө ингээ амар шахдаг байсан чинь төгсөх хэрэгтэй 200, 300, 400 тий. Тэг чадахгүй бол чи бол фейл гэдэг ч юм. Ингээд өөрийгөө амар шахдаг юм тэгсэр нэг галц цогтой. Тэгээд тэрүүгээр дарамтаа шахалтаар би өөрийгөө галцах юм. Нилээн бөхөөцсөн байсан. Тэгээд нэмээд самбуу орж ирээд тэгээ самбуу орж ирэнгүүт би за окей энэ хүнтэй би бараг суух юм байна. Айгу тохиромжтой юм. Тэр хүн манад амьдардаг болцсон байсан. Тэгээд гэ бодсон байсан. Тэгээ хоёлаа суун гэ хоёлаа энэ дээр санал нийлдэг. Тэгээд цаасармаар нэгнийхээ гэрнтэйгээ гэр бүлтэй уулзаж муулздаг гэдэг юмсан байхгүй. Би ээж мэжтэй нэг удаа жив харилцаатай гэдэг ч юм уу те.
Тэгээд би болохоор окей за би одоо хүнтэй суух гэж байгаа юм чинь би сайн ихнэр хүн байх хэвээр, сайн найз хүн байх хэвээр гэд өөрийгөө эмэгтэй хүн байх хэвээр, тийм байх хэвээр гэдэг бодолтой өөрийгөө дарамтлж шахаад энэ дээр самбуугийн сэтгэл зүйн дарангууллаас орж ирээд сэтгэл зүйн дарангууллыг тайлбарлах амар хэцүү заяа. Нөгөө л нэг gaslighting, stonewalling гэдэг л grey rocking тиймэрхүү юмнууд байгаа шүү дээ. Тэгээд ингээд хэлсэн юм хэлээгүй юм шиг болгоно тэргээд ямар ингээ яривхтай юмнууд байхгүй сэтгэл зүйн дарангуул гэдэг чинь амар ер нь л ингээд ямар ч хэлсэн ингээд сэтгэл зүйн дарангууллыг мэдэрж байгаа хүн нөгөө хүнээсээ амар их юм гимшлийг мэдэрнэ. Гимшил, дарамт шахалтыг мэдэрнэ. За би л хангалттай хичээх ёстой байна. Би л болохгүй байна гэсэн мэдрэмжийг таны найзалж байгаа хүн, ханилж байгаа хүн танд ингээд ойр орхон өгöd байгаа бол тэр хүн танд сэтгэл зүйн дарангууллыг учруулад байна гэсэн үг. Магадлал нь айгүй өндөр. Тэгээ хөвчлэн сэтгэл зүйн дарангууллыг үлдэж байгаа хүмүүс өөрийгөө сэтгэл зүйн дарангуул үлдээд байна гэж мэддэггүй. Нөгөө хүмүүс нь зөвөр айцтай, өөрөө өөртөө гимшдэг, өөрөө стресстэй болоод сэтгэл зүйн дарангууллыг ерөөхдөө бараг санаандгүй өөрөө үлдчихдэг заяа. Бусадтай. Тэгээд ийм хүмүүс ерөөхдөө бол харилцаанд орохоос өмнө сэтгэл зүйчээр яваад өөрийнхөө ингээд айцсуу, дотоод зөрчлүүдийг ангааж иж бусдад сэтгэл зүйн дарангууллыг үлдэхгүйгээр эрүүл харилцаанд орох боломжтой болдог байхгүй юу? Тэр нь бол ингээд токсик гэхээсээ илүүтэйгээр яг ингээд үнэхээр дарангуулалтай харилцаа заяа. Тэгээд самбуугийн үеэр болохоор би өөрийгөө айгүй төгс ихнэр байх хэрэгтэй, төгс найз зохион байх хэрэгтэй гэж шахдаг байсан. Тэгээд самбуугаас намайг амар ингээд дарамтыг үзүүлдэг байсан. Дарангууллыг яг аль биесны abuse дарангууллыг үзүүлдэг байсан. Бүтэн жил хагасан турш тэгээд тийм. Тэгээд тэрнээс хойш би үхийгээ сонголтыг гаргацсан байсан. Би ер нь өөхөх хэрэгтэй байна. Би ер нь шавж юм байна. Би ер нь тэг олигтой сайн эмэгтэй хүн биш юм байна. Би эмэгтэй хүний хувьд би бол мяа юм байна. Би нэг эрэгтэй хүнийг тэг аргалаад нэг эрэгтэй хүний сэтгэлийг нь засаад нэг эрэгтэй хүний ингээ тэг ийм сайхан ажилласаг, ийм сайхан дажгүй, цэвэрхэн, арчаатай тэг ингээ ийм сайхан надад санаа тавиа бэлэг мэлэг аваад өгчдөг. Тэг ингээ миний хажууд ингээ байждаг. Үнэнч гэр ийм сайхан эрэгтэй хүнийг би ингээ аваад явж чадсангүй. Тэгээд энэ дээр нь самбуу сайхан дөрүүлж өгнө ингээд улам дурлаа тийм чийл эмхтэн байж чадахгүй чиний хоолоо молго чи бүдүүн гэдэг ч юм уу те тэгээд самбуу болохоор өөрөө би хангалттай эрхтэн хүн байж чадахгүй нэг дарамтыг амар мэдэрдэг байсан энэ охин амар баяалын охин би намайг энэ охин амар баяалын охин аав нь амар амжилттай би тэгтлхийнч биш гэд инээсээ самбуу өөр амар дарамт мэдэрдэг байсан байхгүй. Тэгээд дарамт надад гаргадаг. Тэгэхээр ингээд битээр хоёулаа хоёр талд өөрсөндөө амар том хүлээлтүүд тавьсан, амар том дарамтшилтууд тавьсан. Тэгээд энэ дарамт өөрөө өөрсдөө дарамт ингээд төгс болгохын тулд ингээд бодол хүлээлттэй ингээд нийцүүлэхийн тулд өөрөөдөө дарангуулхаа гэдэг ийм энергийн дээр битээр амар цагаан санал нэлээд ингээд харилцаа үүсгэсэн байгаа байхгүй тий. Тэгээд самбуу өөрийгөө хангалттай эрхтэй хүн гэж мэдэрч чадахгүй болохоор л ингээд намайг хангалттай эмэгтэй хүн биш ингээл дарангуулдаг байсан. За бас юмар үгээр дарангуулна. Тэгээ дараа нь би дүүгээсээ сонсож ингээд би ингээд одоо гэртээ байж байгаа 0 мэл орох гингүүд ингээд миний чатыг ухаж уншдаг байсан байгаа байхгүй самбуу бараг дандаа. Шууд ингээд миний компьютер дээр суул гэл чат ухаад эхэлдэг. Тэгээд намайг амар харддаг байсан. Хардаж мардаад намайг бүх миний найзуудаас тусгаарлсан гэл тээ. Тиймэрхүү юмуд амар их тохиожсэн. Яг классик дарангуулын зүйлс зөндөө тохиосон. Гэх мэтчлэн. Тэгээд яг тэрнээс хойш тэгж сэтгэл зүгээр дарангуулснаас хойш самбуу намайг би бол чи бол шавж гэж надад итгүүлснээс хойш би би ер нь өөхөх ёстой юм байна гэж бодож эхэлсэн байхгүй юу? Би ингээд арчаагүй юм байна. Би бол арчаагүй эмэгтэй юм байна тий. Би өөхөх ёстой. Ингээд тэг үхлийг сонгоод эхэлсэн. Тэгээд үхлийг сонгоод эхлэнгүүд үхэл нь ингээд багаар ингээд манифест 2-3 жилийн туршид ингээд биелэх байдлаар манифестлэгдсэн байхгүй юу? Тэгээд тэр дунд нь тулгаа орж ирээд дарангуулангууд би л юм үхэд үгийн амьдрал чи ер нь яасан хэцүү юм гэдэг мэдрэмж нэгсээд тэгээд жилхний дотор жилхэн хугацааны дотор яг хүч амар юм хүчтэй өвдөлттэй хүчингийн хэрэг тохиосон байт юм аа. Тэгээд тэр хүчингийн хэрэг тохиосны дараа би ер нь үхмээргүй байгаа юм ба. Дахиж ингэж би ийм махан биеийн хүчин дахиж ийм шарахыг би мэдэрмээргүй. Энэ ерөөсө гоё биш юм. Би амьдралыг сонгож байна гэдэг ингээд би сонголтоо яг өөрөө ингээд мэдэж хийсэн заяа би амьдралыг сонгож байна. Би үхмээр яг өндө үхмээргүй. Амар өвдөж байна. Амар хэцүү байна. Би амьдрмаар байна гэдэг. Ингэж өвдөх муухай байна гэж би ингээд нэг юм ойлгосон байхгүй юу? Нэг юм ойлгосон. Тэгээд тэр амьдралыг сонгосны ачаарч уу тэг ингээд яг тэр тухайн үед намайг дэмжижсэн хүмүүсүүд нь ингээд айгүй ингээд сахиусны чиглэлтэй бурхны нөлөөтэйгээр ингээд намайг айгүй өргөж дэмжиж өгсөн баг тэг гэж би боддتي.
За тэгээ Монгол тэрэнгүүтээ болохоор нөгөө нэг ер нь хүчил та гэдэг сонголт ингээл байн хаяа орж ирж гэл ингээл ахлаар ингээ нөгөө намайг доош нээдэг доошоо ингэж муухай хэлдэг хүмүүсүүд ингээ хальталт орж ирчил гараа авчдаг гэдэг ч юм уу тийм байсан гэж болцсохгүй. За тэгээ шивж байгаа нэг 3 сарын турш би 4 жил харьцсан герман найзтайгаа үерхсэн байхгүй. Тэр герман найз биш анханасаа крашлдаг залуу байсан. Тэр залуус надад краштай. Тэгээд тэр залуутайгаа үерхэд 3 сар хамт амьдраад тэгээ усан гэтээ тэр залуу амар юм өөдрөг залуу байсан. За амар өөдрөг. Тэгээ миний ингээ сэтгэл зүйн асуудлыг амар хөрхөө ойлгодог. Гэтээ надад хохирогч мэд харьцдаггүй. Тэгээ манай монгол залуугийн асуудал юу байсан бэ гэхээр манай монгол залуу болохоор миний асуудлыг өөр төр ингээ хүлээж аваад пал хийчихдэг гэсэн байхгүй юу? Биелэхгүй юм ингээ тий. Тэнгүү тэр герман залуу болохоор за энэ охины асуудал бол өөрийнх нь асуудал, миний асуудал гэх хийх хязгаар амар сайн барьж чаддаг тийм залуу байсан. Тэгэхээр тэр залуутай би ингээд амжилттайгаар харилцаанд орж чадчихсан. Гэхдээ ингээ үе би ингээ асаад ууралдаг, ингээ триггер авчдаг гэдэг. Гинт ингээ арзаачдаг ингээ яг ингээ. Тэгээ яг ингээ нүг юу гэвэл амтан байдаг да арцаасаа та өөрөөстэй. Би нэрээ танарт нэг би яг 100% монгол хүн биш шүү заяа. Тэгээ ер нь 100% монгол хүн байсан ч гэсэн гадаад хүмүүст явсан чи яад юм бэ? Тийм үстэй. Гэтэ би яг танарт би 100% монгол хүн биш заяа. Тэгээ би яг өөрийгөө 100% монгол хүн гэж мэдэрч суудаа нэгч байхгүй. Окей би өөрөө ирлий зүм байхгүй. Окей. Ядаргаатай. Окей. Тэгээ монгол хэлнэндээ би амар муу заа. Би чи монгол хэлэндээ энэ төвшөнд өрөх гэж амар хичээсэн. Амар хичээл зүтгэлийг гаргасан байхгүй. Тэгээд одоо ч гэсэн монгол хэлийг төгс биш хിവэрээ заа. Яг ингээд native яг ингээд цаанаасаа монгол хэлийг мэддэг. За хаяа ингээд би монголчуудтай ярьж байгаа ингээд миний мэдхгүй үг мөгийг хэлдэг заа монголчууд. Тэнгүүт би ингээд энэ үг юу гэсэн үг вэ ингээд асуудаг заа. Би тийм юм байхгүй. Окей. Би хичээсэн тул та ингээд сайн ярьдаг болчиход байгаа. Яг хуу дийлэх хувьдаа бол монгол бол мөн. Гэхдээ 100% монгол хүн бол би биш. Окей. Окей. Тэр яг. Тэгээ би талаар ярих дурггүй яагаад бол би өөрийгөө ингэ хэлчихвэл манай аав ээж хоёр тэ бас манай дүү манай ах гэ бүгдээрээ баригдчихж шүү дээ. Тэ ингээд тэр хүмүүс чи өөрийнхөө иргэншлийг цусыг ингээд чөлөөтэй дэлгээгүй байхад нь би ингээд төрөлөө. Би монгол биш гэнгээ гараад ирэх юм бол тэдний өмнөөс тэдний ингээд нууцын задлаад байгаа юм шиг болчих. Тэгэхээр би ингээд нарийн ширийг нь бол ярихгүй. Ямар ч хэлээс хятад бол биш. Хүмүүсийн хамгийн ингээд өөсөж ингээд сэжиглэж байгаа болохоор ингээд хятад юм уу гэж асуурах тийм. Ямар ч хэлээс хятад бол биш. Тэр нь бол зүгээр санаа зохоо бэлгт яасан муухай энэ хятадуудыг тэгж ингэж яаж маа. Би дандаа хятад охтуудтай найзалдаг байсан заа. Японд очиод хятад яг үндэ гоё ааштай заа. Тийм ээ дуртай сурагч дандаа хятад хүмүүс байдаг байсан заа. Английн багш байдаг. Тэд нар ингээд яа ч юм гоё чөлөөтэй. Хүм үндэстэн бол өөр өөртөө онцлог гэж байгаа шүү дээ. Солонгосчууд бас юм өөр ингэсэн онцлогтой. Хятад тэр дундаас хамгийн таалагддаг, хамгийн надад нийцдэг хятадууд байсан заа. Ийм зүгээр л өөрийнхоороо юм шулуун шудраа гэдэг илүү дутуу ингээд нэлэл гэсэн юм байхгүй байдаг гэсэн заа хятад. Тэр надад амар таалагддаг байсан. Окей. Тэр яг ямар ч нэг хятад цус бол байхгүй. Окей, тэгээ герман залуутай гэж байхад тэр залуу айгуу гоё хэл хязгаараа амар сайн барьж чаддаг байсан. Тэгээ тэр залуугаас би ер нь хэл хязгаарыг айгуу дажгүй сурцсан болов уу? Тэг ядаж хэл хязгаарын энерги мэдэрсэн болов уу? Тэр залуу миний ангаалтанд бол нэлээд нэмэр болсон шүү. Яг ингээ надад хань болоод тэ. Гэтэ тэр залуу надад хань болохын тулд эхлээд би өөрөө амьдралыг сонгох шаардлагатай байсан. Би өөрөө сэтгэл зүйчээр яваад өөрөө хичээх шаардлагатай байсан. Тэгээ тэр залуус зөндөө зүйлийг ойлгуулсан. Тэр ойлгуулж байгаа зүйлсийг нь би ойлгоод ингээд тий сурах хэрэгтэй байсан. Тэгээд эцээс тэр залуу болохоор намайг нөгөө миний ангаалтанд тусалчаад гараад явах хэвээр соул метрлийн залуу байсан учраас тэгээ удаан хугацаанд уусаа бүтээгүй. Битээр таардаггүй, нийцдэггүй ингээд зарим талаараа битээрийн ингээд харилцаа амар уйдгартай гэдэг ч юм уу. Зарим талаараа жоохон хоосон гэдэг ч юм уу. Тэр талаа зөндөө байсан. Тэгээд салсан байт юм аа. Тэгээд тэр залуугаас хойш миний ихэрдлийн зам эхэлсэн байхгүй юу? Энэ хуурамч ихэрдэл бол надад амар олноороо олдож эхэлсэн. Тэгээ миний сонс ахуус гэх бизнес эхэлсэн. Тэгээ миний ингээд сүнс ашгүй нэг юм ингээд зөв галтралтаа орж эхэлсэн байхгүй тэр залуугаас хойш. Тэрнээс өмнө ингээд миний амьдрал ер нь бол ингээд тамд явааж хоёрын завсар ингээд гаццсан гэдэг ч юм уу тий. Зөв буруу хоёрын ингээд нүг гаццсан ингээд яг гацалтын ингээд зомбиний байдалтай байсан. Тэгээ тэр залууг ячаар ингээд буюу миний өөрийн сонголтын ячаар би нэлээд ангаагдаад нэлээд зөв галтралтаа ороод нэлээд өөртөө ихтэй болоод хүч чадлаа багаар олж эхлээд тэгээд миний хуурамч хэрдэл надад тааралдаж эхлээд тэгээд одоо би яг өөр хажиг их хэрдэлтэйгөө суучихсан ихнэр хуралцсан тэр хүн надад одоо сайхан хань болоод бөөдөн дээр сууж гин
надад өгсөн салфеткийг би ингээд юм эргүүлсэн байна. Тийм ээ да. Тийм ээ. Окей. Өөрч юу гэж хэлэх вэ? Миний төх юм байлаа. Маш олон жил хэлийгээ хэлж чадаагүй зүйлс бол ийм байлаа. Ийм байлаа. Тэгээ энэ донд аав насаар бас хэцүүсэн шүү. Тэр бас хэцүү. Явааны гайгүй болж итлээ аав насаар унаа тий. Тэгээ би ч буцаа юмроо гэтээ аав насарх бол гайгүй мэлээ. Хүчндүүлэхийн хажууд бол хамгийн хайртай гэр бүлийнхаа гишүүнийг алдах бол хүчндүүлэхийн хажууд гайгүй мэлээ. Юу хүчндүүлчихэр чи ингээд юм эвдэрчиж байгаа юм чинь ингээд робот руу ингээд роботын ингээд дунд нь ингээд нэг шүрүүпийн ингээд гэдэг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдэг юм бэ ингээд нэг хэсгийг ингээд эвдлээд ингээд толгойг нь доор нь оруулаад төлийг нь дээш нь оруулчих байгаа юм шиг ингээд тэр нөө робот чи яхаа мэдхэл тэгээд гацчихдээ мэлээ. Аав нас арангууд тэр робот зүгээр ингээд шаналаад ингээд эморн гэхдээ эвдэрдэггүй. Гэт сүнсээ алддаггүй, галцаагаа алддаггүй. Тодорхой хэмжээнд амар хэцүү заяа ихтэй аав нас арах гэр бүлийн гишүүн нас арах амар хэцүү заяа. Тавар амар хэцүү байсан. Амар хэцүү байсан. Гэтэ хүчндүүлэхийн хажууд бол юу ч шсэн заяа. Намайг эвдлээг болохгүй аав нас баралт хэцээц. Тэг амар шаналсан уу шаналсан. Гэтэ би эвдрээгүй. Окей. Хүчндүүлсэн дараа л нэр амар эвдэрсэн. Тэгээд эвдэрнийг нөө эвдрээд муухай аштай болно гэхээс илүүтэйгээр миний дотор ингээд яг хүн байхад билсэн гэдэг ч юм уу те. Хүн гэдэг чинь ингээд бодол нь ингэж ажиллана, сэтгэл хөдлөл нь ингэж ажиллана, махан бие нь ингэж ажиллана ингээд гарын хөдөлгөөгээ бодонгод гараа ингэж хөдөлгөнө гэдэг ч юм уу те. Ингээд ус ингээд залгиингууд ингээд амруугаас оруулаад ингээд хоолоор ингэж автомат хөдлөөд ингээд усноор ингээд ийм хүн гэдэг амьтанд чинь систем байгаа штэ. Систем хүчнэлтийг амсангууд тэр систем нь ингээд эвдэрчдэг. Систем нь эвдэрчдэг. Тэр системээ ингээд яад юм байгаа мэдэхгүй. Би тэгээд ангаагаад л явж байгааг бүрэн ангаасан гэж бол би хэлж чадахгүй. Миний галт цуг яг бага насных шиг, өсвөр насных шиг бол биш. Өөртөө итгэл өсвөр насных шиг бол биш. Тийм гэхдээ толинцлын ангаалт гэдэг зүйлс ячаар нэлээд амар амгалан болсон. Тэгээд толинцлын ячаар би болон миний нөхөр гэдэг маш олон хүмүүс иймэрхүү төрлийн траумуудаа ангаасан байхгүй юу? Тэгээ ангаасны ячаар энэ ч анааг байхтай харилцсан дорно гэдэг бол яг хэцүү мөлий. Гарч ирээд цухуу гарч ирээд триггерүүд нь гарч ирдэм байна лээ. Гэт зүгээр байх хэвчээс харилцааг эвдлээд ингээ гарч ирээд гэдэг юм байна лээ. Тэгээ ангаалт толинцлаа хийхэд бол айгүй амархан ангаалт үнгүү ч хийж болно. Заавал коучнтайгаа үнгүү заавал өндөр байгаа. Тэгээ сэтгэл зүйчийг бол би санал болгоно. Гэхдээ сэтгэл зүйч жоох удаан гадаг. Ингээл яриад 7 хоног болго ингээл ярилцаал. Гэтэ тэр бол надад зөндөө нэмэртэй байсан. Окей. Тийм. Bye. Окей. За би энэ талаар өглөө ярьсан. Өглөө ярьчаад араас нь шууд өдөржин би унтсан заяа. Одоо шөнийн 12 цаг болж байгаа. Тэгээ би одоо яг одоо нөхөргүйгээр офис дээр ганцаараа ирсэн. Энэ талаар ярьж байна. Манай нөхөр болохоор өдөржин ажиллаа хийгээд би сая зүүрч унтсан. Би яг сэрж яхад нөхөр унтлаа гэдэг жисэн баггүй. Тэгээ одоо яг ганцаараа ярьж байгаа эйгүү санагдчихээн. Гэхдээ окей. Тэгээ сонирхолтой нь унтаад босоод ирсэн чинь миний галт цог нэмэгдсэн мэдрэгдэж байна. Яалтчгүй баараггүй. Өөртөө итгэл бас нэмэгдсэн мэдрэгдэж байна. Тийм. Тэгэхээр хүн ер нь бол яг галт цог алдсныхаа дараа, бохсныхаа дараа тий эвдэрснийхаа дараа гэдэг ч юм уу тий яг өөрийнхөө хиймээр байгаа зүйлсүүдээ хийгээд яваад хахад галт цог буцаа сэргэдэм биш үү дээ гэсэн бодол айгүй хүчтэй яг одоо мэдрэгдэж байна. Яагаад л өглөө бол би энэ бичлэгийг өөрийгөө шахаж биш, дарангуулж биш, зөв зүйлийн төлөө энэ зүйлийг хийх ёстой гэж биш. Зүгээр л дотроос би энэ бичлэгийг өнөөдөр хиймээр байна гэдэг мэдрэмж төрсөн учраас тэг миний бодол логикийн бодлохоор за яах юм дээ өнөөдөр амрах хэрэгтэй биз дээ гэдэг ингээд тэр логикийн бодлуудаа сонсохгүйгээр яг өөрийнхөө дотоод хоолойгоо үнэлээд за хийчихье. Тэгээ бичлэг хийсэн байхгүй. Энэ нь зөвдөж дээ ингээд гал цавыг сэргээд юм байна да гэж би одоо ойлгоо сууж байна. За одоо болохоор би яг цэгцтэй ингээд хажуудаа дэлгэцдэрээ миний камер хөдөлчлөө. Миний камер ингээ гараа ингээр хөдлөөддөг байхгүй юу? Яг цэгцтэйгээр тэмдэглэл хийцэн байгаа.
тэмдэглэл хийсэн байна. За, миний та нарын хамгийн их ойлгоосой гэсэн зүйлс болохоор за эхнийх нь миний та нарын хамгийн их ойлгоосой гэсэн зүйлс хураангуй. Хоёрт нь хүчин баг гаднаа харагдах нөлөө. Тэгээд тэр тухайн хүчиндэгч яагаад намайг хүчинсэн бэ те? Энэ шалтгаанууд асуултууд нь хариулна. Бас яагаад цагдаа дээр яваагүй вэ гэдэг ч юм уу. Гуравт нь тулгаагийн даранг бол тулгаагийн шалтгаан. Тэр хүн яагаад тийм шалтгаантай байв? Гуравт нь ангаалт. Энэ ангаалтын үйл явцыг аягүй чухал ах гэж бодож байна. За, номер 1 миний та нарын хамгийн их ойлгоосой гэсэн зүйл хүчин бол дарангуулгал гэд үрийн жижигхэн үрийн дарангуул гэдэг дарангуул өөрийгөө шахах гэдэг юм жижигхэн үрийн том ургамал хэлбэр юм. TV та нарыг ойлгоосоо гэж амар хүсэж байна. Хүмүүс ч хүчингийн хэрэг ингээ гинэт тохиодгоо гэдэг хэлдэг шүү дээ. Үгүй энэ чинь ингээд таны амьдралд ямарваа нэгэн зүйл махан биеэрээ биелэхийн тулд махан биеэрээ тохиохын тулд тэр нь ихлээр манифестлэгдсэн байх хэрэгтэй байхгүй юу? Манифестлэгнэ гэдэг нь болохоор ингээ энергийн өрн суугаад тэр энергийн өрн ингээ томроо тодорхой хэмжээний том болох үед бодит амьдрал дээр пүнк гэж бууж ордог байхгүй юу? Эрэг манифест ч ингэж үйлчилдэг, сөрөг манифест ч ингэж үйлчилдэг. Ерөөсөө сөрөг эрэг хоёрыг дэлхий гэдэг гараг ерөөсөө ялгуурлагдаггүй. Хэрвээ та тэгээ сайн хаашралтай байхын өрийг суулгаа тэр өрийг суулгаад авах юм ингээд услаад авах юм бол тэ ингээд тэр нь манифестлэгддэг хизээ нэгэн цагт пүнк тэгээ нэг манифестлэгдсэн бол ингээд тавтаа биелэлэдэг хаашралтай байх баянглуун байх эрүүл байх тэ за тэгээд та хэрвээ би хүчиндээ би дарангуулагдъя би махан биеийн хохирлыг амсъя гэдэг ингээд жижигхэн өрийг ингээд суулгачих юм бол дэлхийд тэрийг ч гэсэн окей би нэг үржүүлээд өгье гэдэг ингээд дэлхийд тэрийг ч гэсэн ингээд адилхан ялгаагүй сайн зүйлээс нь ялгаагүй ургуулж өгдөг заяа. 3D ертөнц. Дэлхийд 3D ертөнц гэдэг. 3D гэхээр махан биеийг хурж барьж болдог. Хурж барьж болдог нь үүсгэсэн өмнө мэдрэмжийнхэн тэр өрн суусан байх хэрэгтэй байдаг. Мэдрэмж юм. Тийм миний дарангуул ингээ амар нэттэй ажлын төслөөс эхэлсэн. Би өөрөө ингээ хиймээр байсан, өөрөө дуртай байсан. Тэгээд тэр тухайн ажлаа ингээ би өөрийгөө за би ажлыг би өөрөө ингээ шахаж хийж ижил зөв штэ, сайн штэ гэдэг ингээ те. Тэгж тэр өрнөхөөс. Гэтэ яг үндэ тэр өрн тэрнээс өмнө суусан байхгүй. Хамгийн өмнө суусан нь болохоор сургуулаас манай Орос коммунист сургуулаас Орос 3. Орос 3-т би байж хахад Орос 3-ын ер нь бол сурагчтай амар дарангуулдаг, шахдаг. Тэгээ энийг нь эсэргүүцдэг, энэ таалагддаггүй сурагчид байсан бол би болохоор энийг нь энэ зөвл юм байна да. Зөвл учраас би энийг дагах хэрэгтэй юм байна да гэдэг сурагчдын нэг нь би байсан заяа. Тэр коммунист сургуулийн дарангуул. Тэгэхээр тэр коммунист сургуулийн дарангуул нь ажил дээр өөрийгөө дараа нь хичээл сургуулиас 10 жилээс гараад гээд ажил дээр өөрийгөө дарангуулах ургамлыг нь бүтээж өгсөн. Тэр ургамлын дараа нь кармик харилцаанд ороод сэтгэл зүйн дарангууллыг амсах ургамлыг бүтээж өгсөн. Сэтгэл зүйн дарангууллын дараагийн махан биеийн зодуулах, үсээ шатаалгуулах тэ хөшөглүүлэх гиз гүзэрүүгээ эрэгтэй үнэлүү ярилдаг. Би ангаацсан байгаа байхгүй юу? Тэгээ ангаацсан болохоор одоо ингээ бодонгууд хаал гэж бодож чинь яг үндэ. Энэ мэдрэл мотагийнх үгүй заяа гэхдээ би уучлаарай. Бусад хүмүүс тэгж хүлээж авахгүй би за уучлаарай тийм. Энэ тэгэх махан биеийн хохирлыг амсах юм ургамал болж байгаа байхгүй. Тэгээ тэр ургамлыг би ингээд цогсоохгүй буюу боловсруулахгүй энэ надад таалагдахгүй юм ингээд боловсруулахгүй ингээл тэр надад тохиосон зүйлээс би цогтаавал яваад байнгут тэр ингээд ургамал нургасаар мод болж байгаа байхгүй. Тэгээ мод усна хүчин заа. Тэр модныхын дараагийн төвшөнд үхэл гэдэг ингээд ургах байсан байхгүй. Тэгээд яг үхэл гэдэг нь тэр хүчингийн мод нь биеснийхаа дараа үхэл гэдэг мод ингээд үсээд ингээд за ургамлан за хүчин нь биелүүлсэн. За одоо дараагийн шатыг биелүүлж өгье дөө. Үхэл гэд ургамлан за үхлийн зам руу өдөр явцгаа ингээд ургаж яхад нь би үгүй яг үндэ өхмөргүй яг үндэ амьд амаараа байгаа байна гэж сонголтоо нэг мөчөд хийх төдийд намайг дэмжих хүмүүс те намайг хайрлах хүмүүс миний ангаалтыг шууд эрс пүмпүн гэж ингээд нөлөөлж өгөх боловсруулахад туслах хүмүүс ингээд араараасаа цуурч амар хэрэг гарч ирсэн. Миний амьдрал ерөөхдөө дийлэхүүдээ ингээд ангаалтын шин чанартай болж ирсэн цаа. Тэгээд тэр яг хүчингээс хойш миний амьдралд сөрөг зүйл ганц ч тохиогоогүй. Хамгийн сонирхолтой. Ганц ч тохиогоогүй.
Тий нэрээ бодоодсэн чи бүр нэрээ нэг ч тохиогоогүй. Амар сонирм байгаа. Амар их юм дарангуулыг амсч амсчихсан тэр сонголтыг гаргасан сууч дахиж тохиогоогүй. Яг л би чин сэтгэлээс амьдралыг энэ жоохон гашилсан байна тий. Энийг уухгүй. Нуус ууж байгаа. Окей. Энэ хожиртгийн усыг би нэг юу савнаас нь уухлаар ингэ жоохон тухгүй байдаг болохоор би ингэ аяганд хийж байгаа байхгүй. Ярих марк биш хүмүүс нэг юм ярихлаар согтуу гэж боддог. Би согтуу биш байна. Окей би ер нь удаггүй. Тийм ээ. Тэгэхээр бас санааны ойлгосоо гэж хүсэж байгаа зүйл нь болохоор та сөрөг мэдрэмжээсээ цухтааж амьдрах тусам энэ нь тухайн үр ургах нөхцөлийг бүрдүүлдэг. Сөрөг үр. За та сөрөг мэдрэмжүүдтэйгээ тайван аюулгүй орчинд нүүр тулж энийг боловсруулах тусам та тухайн ургамлыг ингээд жижигсгэж идэг ингээд тэр ургамлын ингээд хэмжээг нь багасгаад ингээд буцаагаад устгал оруулж байна л гэсэн үг тийм. Мэдрэмж сөрөг мэдрэмжтэйгээ нүүр тулаад боловсруулнаа гэдэг чинь аюулгүй гол нь аюулгүй тайван орчинд заяа. Аюулгүй тайван орчинд. Тэгхийн бол энэ ургамал нь ингээд улам жижигсээд ингээд та тэр ургамлыг сөрөг ургамлыг сайхан устгалд оруулаад цэвэрлж өгч байна гэсэн үг. Гэхдээ энэ цэвэрлэг нь олон удаагийн давтамж шаарддаг гэж болно. Нэг удаагийн давтамжээр ургамлынхаа нэг хэсэг нь дараагийн хангалтаар ингээд дараагийн нэг хэсэг ингээд мэрч ингээд доошлуулах жижигсэх ёстой байж болно. Тэгээ ялангуяа нөгөө ургамал нь хүчин гэх мэт юм том болоод том мод болоод ургацсан бол яг нэг мөчрөөр нь ингээд ангах хэрэг гарна заяа. Тэгээ тэр ангаалт нь ингээд дотроо хувьдаа боловсруулж явах юм бол хэр үр дүнтэй хайхан жоохон ойлгомжгүй ингээд хаяа гэртээ ганцаараа боловсруулсан мэдрэмжээ боловсруулад уйлаад суусан нь хаяа айгүй нөлөөтэй хаяа бараг нөлөө байхгүй гэдэг ч юм ингээд юм жоохон найдлаггүй байгаад байдаг. Үүн дээр та сэтгэл зүйчээр орох юм бол удаан хугацаагаар боловч ингээд найдлагатайгаар алдчихгүй боловсруулахад нэлээд тусалдаг. Толин тасгалахлаар толин тасгалыг хийх бүрд нэлээд том хэсгүүд нь пүм гэдэг ангааж чаддаг. Ер нь бол толин тасгал амар найдвартай. Бас хурдан заяа. Бас зөөлхөн. Ер нь хамгийн бэст гэж би боддог. За эерэг харин эерэг үрийг яаж үржүүлэх вэ гэхээр амар амгалан эерэг үрийг үржүүлдэг. Амар амгалан үржүүлдэг. За тэгээд би энийг тэрийг хийгээд ингээд өөрийнхөө хиймээр байгаа зүйлсүүдээ хийх нь өөрийнхөө төлөө байх нь тэр шинэ өрнүүдийг суулгадаг. Эсвэл одоо байгаа үрийг ингээд хогцсон бордооддаг гэдэг ч юм уу тийм. Одоо жишээлбэл тэр тулгааг надад хийсэн үлдсэн махан бие үйлдэл тэр байгаагүйсэн бол хүчин надад тохиох цаг хугацааг уртсаж байгаа байсан гэсэн үг. Тэгээ тэр уртцсан байх хугацаанд би гинэт ухаараар гинэт за би ер нь амьдрмаар байгаа юм байна гэ амьдралыг согож эхлэе те тэр самбуугаас амссан сэтгэл зүйн дарангуулуудаа боловсруулаад дуусгаад тэг хүчндүүлэх шаардлагагүй ч байсан байж болно заяа. Тулгаагийн ачаар миний хүчин илүү хурдан биелсэн гэсэн үг. Тэгээ надад ингээд боловсруулах тэр тохиохоос нь өмнө би боловсруулаад сонголтоо өөрчлөх хугацаа нь айгуу нэлийн давчсан гэсэн үг. Тулгаагийн намаа зодсон ачаар. За. Окей, тийм ээ. За, дараагийн зүйл нь болохоор миний хүчиндэгч яагаад намайг хүчиндсэн юм бэ? Би өөрөөс нь асуусан заяа. Дараа нь яагаад би үгүй гэж хэлээд байхад зогсоогүй юм бэ гэдээ би асуусан байхгүй. Миний энүүдийн хажим захтаад байх юм. Би нэр нүдний хат салах хийгээгүй юм биш. Яагаад надад тэр хүчин үлдсэн юм бэ гэж асуусан байхгүй би. Тэгсэн чинь ингээд тухайн үедээ ингээд I got carried away гэж хэлсэн заяа. Англиар I got carried away. Carried away гэхэлч одоо монголоор юу гэж хэлэх юм би зүгээр яг ингээд тухайн мөчтөө ингээд автцсан гэсэн үг заа. Зүгээр л тухайн мөчтөө автсан. Надад тухайн мөч нь амар гоё байсан. Мэдээгүй тэр хүнийг би ойлгоогүй яг үнэндээ. Тэр хүн яг нэг асуудал байсан. Тэгээ би яг тэр хүчингээс тэр хүнтэй дахиж харьцаачгүй гэдэг холбогдоогүй учраас би тэр хүнийг ингэж тэгж гүнлүүн орж ингээд багнаас нь чи юу дахиасан энэ гэж би асууж амжаагүй байхгүй юу. Үсээчгүй угаасаа. Тэгээ дараа нь яасан би. Тийм дараа нь битэр харьцаалсан. Би ягаад цагдаад ороогүй гэхлээр яг тухайн үед миний хувьд бол цагдаагаар орох бол буруутах байсан. Миний хувьд бол буруутах байсан. Миний трам шарахыг илүү сэдрээч байсан заяа. Тэгээ миний амьдрал бас доторгүй байсан.
Гэ би цагдаагаар орох зав нь надад байгаагүй. Боломж нь надад байгаагүй бас. Японы цагдаа нар ч бас иймэрхүү юм жоохон нөгөө нэг яахгүй юм шиг хүлээж авахгүй юм шиг санагдаад та надаа баталгаа байхгүй юм шиг санагдсан надад бас. Тэр өөрөө ингээд бичлэг хийсэн юм байхгүй, зураг авсан юм байхгүй. Тэг ямар ч хэлсэн би баталгаа болгох гээд тэр өөрийнхөө хүчндэгчтэйгээ тэр өөр арай чатлахтаа өнөөдрийн тохиосон зүйл мэл гэдээ би ингээд халт дурдаад чатлаад тэр ядаж тэр чатыг нь би цагдаад өгөх нөхцөл болгоод ингээд хадгалж авчихсан байхгүй юу. Гэтэ тэр надад хангалттай байх юм шиг санагдаагүй. Өнөөдрийн тохиосон явдал гэдэг ингээд хэлээд тэгээ нөгөө нь болохоор няцаахгүй хариулт өгж байгаа шүү дээ угаасаа. Тэнгүүт ингээд энийг нь окей за нэг цагдаад гэд бяс гэд баримтаа жоохон бүрдүүлэх гэж оролцсон гэх юм уу тухайн өдрөө ядаж тухайн өдрийнхаа би яг энэ цагт би гэртээ ирээд энэ хөндлөө бичсэн гэдэг ингээд баталгаажуулах гад. Тэгээ цагдаа орох надад яг үндэ цаг зав нь байгаагүй, сэтгэлийн тэнхээ нь байгаагүй. Тэр үл би зүгээр л өөрийгөө ингээд кокон буюу ингээд авгалтаанд оруулаад ингээд өөрийгөө буцаагаад ингээд ангаах өөрийнхөө ангаалт дээр л би анхаармаар байсан. Өөрийн анхаалт дээр анхаарахын тулд би ялчгүй өөртөө өөрийнхөө амьдралыг айл болох амар амгалан болгож өгөх шаардлагатай байсан заяа. Тий. Окей, за хоёр дахь тулгааны дарангуулын шалтгаан бол амар ойлгомжтой байсан. Өөрөө ч хэлсэн. Би тэр талаар тунгааж бодсоор ач гэсэн олж мэдсэн. Түүний шалтгаан өөрөө болохоор надаа манай аав ээж гिचсэн цодол гэдэг шүү гэж хэлдэг байсан заяа надаа. Нэгт тийм байна. За хоёр талаар түүний над хийдэг байсан зүйлс нь ганц махан биеийн дарангуул биш. Сэтгэл зүйн дарангуулал ментал оюун бодлын дарангуулаас бас явагддаг байсан тулгаас нөгөө самбуугийн хийдэг байсан зүйл дээр зөвхөн махан биеийн дарангуулыг нэмээд оруулсан байгаа байхгүй юу. Тэгээ амар энэ тулгаа самбуугаар уулцсан гэсэн. Тэгээ би болохоор самбууд хийсэн байхгүй тулгаа надаа юм хийсэн ингээд. Самбуу болохоор миний талтайгаа юм шиг. Самбуулгаар гэдэг миний суун гэжсэн кармик залуу шүү дээ. Тэгээ тэр залууд би хэлээд тэр хоёр уулзаад юу ярьсныг би мэдэхгүй байна. Тэр яг тэгээд тулгаагийн хийдэг гэсэн зүйл нэгийн гэдэг үзэгдлээ. Тулгаагийн хувьд болохоор тулгаа манай аавыг мэднэ. Ер нь манай аавыг мэддэг хүмүүс надтай энгийн хүн шиг харьцдаггүй заяа. Манай аавыг хин гэдгийг мэддэг хүмүүс, ямар нэр хүндтэй хүн гэдгийг мэддэг хүмүүс, манай аавыг юу хийж бүтээсэн гэдгийг мэддэг хүмүүс надтай юм сонин гаж харьцдаг заяа. Гажууд. Тэр надад амар тохгүй байдаг. Тийм болохоор би аавах талаар ярьдаггүй. Хүмүүст би өөрөө аль болох юм энгийн айлын би бол энгийн айлын охин гэдэг ингээд тим имижээр л байх хүсдэг. Тэгээд гэтээ мэдээж би чи амар содон гаж итгээд сонирхлуудтай тий арай илүү амбицтай гэх тэрийг бол мэдээж нуухгүй шүү дээ. Гэтээ би бол ийм лаг гэр бүлийн хүн ингээд тэрийг бол би хэлхийг хүсдэггүй. Тэрийг мэдсэн хүмүүс надтай сонио харцдаг, жоохон сонио харцдаг ингээд имээсэн ч юм шиг хялтгансан ч юм шиг эсвэл дургуун хөрсөн ч юм шиг үзий ядсан ч юм шиг ингээд энгийн биш заяа. Энгийн биш амар хэцүү. Энгийн хүний хүн хооронд харилцаа тогтдоггүй. Тэгээд тулгаа болохоор бид хоёр чинь нэг төсөл мөслийн гэдэг нэг хүрээнд байсан учраас манай аавыг мэдээж мэддэг заяа. Тэгээд тулгаа надад татагдсан юм шиг ба. Татагдсан уус ойлгомжтой заяа. Тэгээд надтай ингээд намайг ихнэрээ болгоод ингээ аваа сууж байгаа төсөөлөхөр толгоонд нь багтахгүй байгаа шүү дээ. Тэгээ өөрт нь багтахгүй байгаа. Өөрөө болохоор ингээд юм миний ажил өөрийгөө мяа хүн л гэж утсан байгаа байхгүй. Тэгээд намайг номхруулж авах гэсэн тэр энийг хэлсэн чинь дотор муугаар өгчлээ. Намайг номхруулах гэсэн юм оролдлого байгаа байхгүй юу. Тэгээ намайг номхруулахдаа юу яадаг гэсэн. Зөвхөн махан биеийн дарангуулаар биш миний хийсэн хоол моолыг ингээд эмхтэн болгон би хоол өмхтэй хүн болгон би хоол хийж чаддаг гэж утсан шүү дээ. Гэл идээд идэг гэсэн заяа. Тэгээ миний хийж байгаа хоол болгоныг ингээд юу амтгүй байна гэдэг байсан. Намаа муухан өнөртэй надаас муухан өнөр гараад идэг байна гэдгсэн. Тэгээ чамаас муухан өнөр өнөртэй дахин гэдэг бол нэг юм номхруулах буюу nagging гэж англиар ярьдаг байхгүй. Nagging үзэгдэл айгу классик үг заяа. Гэт худлаачийн үнж ингээд чинь өмхийн өнөртэй ингээл чим бол ямар ч өөртөө ихтэй хүн өөртөө ихтгэлгүй болж эхэлдэг. За. Тэгээ номхруул нь нэгэн хийнэ гэдэг нь тэр тухайн хүний өөртөө итгэлийг нураагаад өөрөөсөө тэр нурааж өгж байгаа дарангуулагчийн ингээд иргэшээлт байдаг болохыг нэгэн гэж ярина.
Тэгээд тэр тулгаа надад айгу классик нэгийн хийдэг байсан байхгүй. Тэгээд надад миний өмсөж байгаа юм болгоны ингээд шүүмжлэн өдөр болгон бид чинь хамт амьдэрдэг байсан байхгүй. Японд ирээд анхны 3 сар эхний 3 сар хамт амьдэрсэн. Би тулгаа Аква гэх тэр залуу 3 заяа. Аква болохоор 17 настай насан туршаагүй хүүхэд байсан. Тэгээд тулгаа намаа зодож байгаа мэддэгээс өрөөндөө ингээд чимээг өсөдөг. Тэр хүүхд юу гэж боддог гэсэн би мэдэхгүй заяа. Намаа ингээд тулгаа зодож явах нөгөөрөнд байдаг байсан. Би угаасаа Аквагийнх оролцуулаагүй. Угаасаа насан туршаагүй хүүхдэд би мэдчихсэн учраас тэгээд гэтээ нэг удаа Аква намайг өмөржсэн заяа. Ингээд нэг удаа ингээд би цовь хийцэн байлоо. Тэгээд цовь хийцэн байсан чинь тийм цовь хийцэн байсан чинь тулгаа ингээд бүх эмэгтэй хүн цовь хийж чаддаг гэж бодсон. Шал сонио амттай хачин жонхуу шиг мэдсэн байхаа ингээд. Тэгсэн чинь Аква идчихсэн аа. Зүгээр л амттай штэ. Гинэт дургуун хүрсэн юм яасан гэж хэлчихсэн байхгүй юу. Тэгээд тэгэх үед би ингээд тэр нагинг гэдэг миний сэтгэл зүйн халдлагын тэр ингээд тэр хүн намайг нэг удаа ганц өмөргөтнө гэж сэтгэл зүйн халдлагынх нь нөлөө нь эрс буурж ясан. Гэт би ингээд дотроо болохоор нэрэл би хангалттай байгаад байна уу? Нэрэл би болохгүй байгаад байна. Нэрэл би хичих хэвээр болов уу? Нэрэл би үн цэнгүй юм болов уу гэх ингээд бодлууд ингээд эргэлдээд байгаа шүү дээ ингээд хатгаад. Тэгэд нэг удаа Аква намайг өмөрөхөд шууд тэр бодлууд би бүгдэнд нь ингээд хил хязгаар тогтоод би үгүй би хоол хийж чаддаг. Хоол хийж чаддгаас гадна би үн цэнтэй гэдэг ч юм уу те. Би бол үн цэнтэй хүн гэдэг. Тийм бодлууд амар нэмэртэйсэн. Ганц удаагийн тэр өнгөлт амар нэмэртэйс тэрийг би үзүүлж байгаагүй. Тэгээд тэрний ачаар би магадгүй тулгаагаас өөрийгөө газ цухтаах гэдэг ч юм тэр нөхцлөөс цухтаагаад газ өөр газар руу нүүх гэдэг ч юм амар хэцүү шүү дээ Японд. Яа ингээл нүүгээл яваад байна гэдэг чи амар хэцүү байхгүй. Газ нүүгээл ингээл гарч явах нь тийм юу бас байраа хайж байгаа юм чинь. Тэгээ би байраа хайж яж байгаад ингээд зөвхөн эмхтэй хүмүүс ингээд байдаг. Сарын 50,000 йены ийм жижигхэн ингээд өрөөний ингээд буланд орж исэн заяа. Тулгаагаас ирэхэд бол цухтаад ямар ч тазрал да. Тэгээд намайг анхны удаа тулгаа алгадахад хажууд Аква байсан. Тэгээд тэр намайг хамгийн анхны удаа алгадах хүртэл нь би Аква тулгаа битүүр амар гоё байдаг байсан. Яг үнэндээ амар нийлэн хамтдаа анимений юм хүмүүс үзэн, хамтдаа шопинг хийн, тэгснэ хамтдаа ингээд сүнс олж харъя марын энэ төр гадуур ингээд сүнс хайж явж моон гурлаа хамтдаа. Тэг гурлаа хамтдаа сүнс гурвуулгын сонирхол нэг заяа бит гурыг. Гурлаа юм сүнслэг юм дуртай, зүүн бэлгийн юм дуртай, сонирхдог. За тэгснэ гурлаа урлагийн хүмүүс, зурдаг хүмүүс, дизайн хийдэг хүмүүс, гурлаа аним үздэг хүмүүс, гурлаа видео тоглоом тоглодог хүмүүс. Ер нь ихэндээ амар гоё юмсан байхгүй бит гурлаа. Тэг гурлаа амар хөөрхөн ээлжилж хоол хийж мэдэг заяа. Тиймээс ахгүй нэг эндээ өөг нь бол хөөрхөн байх хэрэгтэйс ахгүй бит гурав. Тийм ээ. Тэгэхээр ингээд намаа ингээд амар баяал явхан амар юм одоо юу гэх юм амар баяал явхан ингээд амар чинэлэг арга гэртээ охин учраас энэ охиныг ингээд намайг ер нь өрөвдөөгүй юм шиг байна тийм. Намаа одоо юу гэх юм ийм охин ингээд ийм охиныг доромжлоо гэдэг нэг нөлөөлөхгүй байх гэдэг ч юм уу. Эсвэл доромжлоод баг энэ охиныг бартам зааны нэг одооноос нь ингээд хамхруулж байвал баг энэ бол нийгэмд хэрэгтэй гэж бодсон ч юм уу тийм. Тулгаагийн хувьд нэг тиймэрхүү бодлууд байсан байгаа байхгүй. За ангаалт. Энэ бүх зүйлсийн дараа надад тохиолсон ангаалтад хамгийн хэрэг болж исэн тухайн миний толинцлыг мэдэхгүй сэтгэл зүйчдэр хандаж эхлэегүй байсан үе. Юу надад ангаалтанд хамгийн сайн байсан бэ гэдэг. Тэгэхээр номер 1 нь сүргээр хүлээж авах хүн хэлэхгүй байх. Зөвхөн эргээр хүлээж авах хүмүүстэй арвин хэлэх. Тэр хүмүүсээс дэмжлэг авах. Гэт надад хайртай намаа дэмждэг. Миний талд байдаг сайхан сэтгэлтэй хүмүүсээс дэмжлэг авах. За хоёрт хүн оролцуулахгүй гэх юм бол хүчингийн хохирогчд гэдэг нэртэй юм онлайн форум руу, англи форум руу, Reddit-ийн форум руу би ороод бусад ийм хүчингийн хохирлыг амсцсан охтуудад зөвлөгөө хэлж өгөх надад амар тусалж исэн. Энэ нь тэгэхээр яг нэг бусад хүмүүстэйгээ ингээ хамт олонтойгоо одоо туслаад байсан уу? Эсвэл би миний амьдралын зорилго буюу ингээ миний гал цогийг бадраадаг зүйл бусдад зөвлөгөө өгөх учраас намаа тэгж надад тэр тусалсан уу мэдэхгүй байна. Аль нь үед би мэлж мэдэхгүй байна. Магадгүй хоёул ах те. Ямар ч хэлсэн ингээд энэ форумд руу ороод би өөрөө бичиж дэмжлэг авах биш. Бусад охтын түүхийг сонсоод
гэд зөвлөгөө хэлж өгөх. Ингээрээ тэгээрээ би ийм аппликейшн ингээд ашиглаад мэдрэмжүүдээ мэдрээд ингээд өөрийгөө сайхан сөрөг мэдрэмжүүдийг өдөр ингээд жижигнээр 5 минутаар мэдэрч байгаа гэдэг ч юм уу те. Эсвэл үнэхээр чамд хэцүү зүйл тохиож би ойлгож байна гэдэг ингээд бичиж өгөх гэдэг ч юм уу те. Иймэрхүү зүйл ингээд тэр хүмүүсийг би харагдаад байгаа хэрнээ яг үндэ би өөрийгөө харагдаж байгаа юм шиг байсан. Энэ надад амар хэрэг болж исэн. За тэгээ 3-т нь Монголдоо ирээд сэтгэл зүйч. Тийм сэтгэл зүйч. Сэтгэл зүйчийн дараа толин дасгал бол хамгийн том ангаалт байсан. Хамгийн чанартай коучтэй толин дасгал ялангуяа. Тэгээ энэ талаараа би коучтайгаа яриад тэгээ коуч надад ангаахад тусалж өгчсэн байхгүй юу. Тэгээ би бол одоо яг энэ хүчингээр хэрэгээс бол 80-90% ангаагдцсан гэж хэлж чадна. Ямар талаар нь ангаагаагүй гэж хэлэх вэ гэхэлэр би ингээд галзуугаа бүрэн аваагүй. За тэгээ хоёр болохоор бусад хүмүүсийн хүчингийн эргийг сонсохлоор би ингээд жоохон имзэглэх гэдэг ингээд жоохон жирс гэж мэгээ те ингээд тэгэх гэдэг талууд мандаа одоо хүртэл байдаг. Тэр хүлээлгийн өрөөний подкастн тэр сүүлсээр гинт хүчингийн яриа орж ирсэн надад таалагдаагүй яг үндэ. За тийм триггер warning байгаагүй те. Анхааралга байхгүй шууд ингээд яриад эхэлсэн надад амар онцгүй санагдсан. Яа бол надад л ингээд брейк ингээд жирсгээд ингээд сонирн болоод тэгснэ ингээд сонсч ирсэн ингээд байрандаа ингээд би гацаад яг fight or flight ингээд хөдлөөд те. Зутах эсвэл зодтолдох гэдэг адреналин буюу хүн амнасаа хамгаалах юм үйлдэлүүд ингээ байдаг байхгүй. Миний ингээ амнасаа хамгаалах үйлдэл ингээ итгэвчээд ингээ яг ингээ сонирн болж ирсэн. За тэр хүлээлгийн өрөөний тэр хүчингийн хэргийн нэг энгийн хүчинтэй холбоотой биш зөв бэлгийн ярилцсан талаар явж ирсэн. Эцэст нь гинт хүчингийн хэргийн талаар мэдээл хаанаас ч юм хамаагүй ингээ бөмбөгдөж орж ирсэн байхгүй. Тэр бол таалагдаагүй. Тэрэн дээр trigger warning байх хэрэгтэй байсан. Тэрнээс болоод би ингээ сэтгэлээ бэлдэж амжаагүй байсан учраас жоон татгансан. Ер нь болж байгаа эвгүйцэн заяа. Тэгэхээр энэ талаараа хүчингийн хохирлоос би яг 100% ангаасан гэж хэлж чадахгүй. Гэхдээ ингээ ярих хэмжээнд те тэр ингээд миний өдөр тутмын амьдралд ингээ амар садаа болох хэмжээнд бол нөлөөлөхөө байлсан. Тэгээ бусад нөлөөллүүд ингээ гэх юм бол би гадуур явж байхдаа ингээд өөрийгөө аюултайгаар ингээ хаалганд өртчих юм шиг ингээ мэдрэмж төрөөл яваад идэг байсан. Гадуур ингээ халахж байхдаа өдөрч бай, оройч бай. Тэгээ ер нь гадаа гарах дургу болж исэн. Өмнө ч гэсэн дургуул байсан. Тэгээд тэгээ одоо болохоор хаа нэг одоо ихэнхдээ гадуур явж байхдаа ингээ чөлөөтэй баг ингээ амарлаг бүжиглээд ингээ талхаж чаддаг заяа. Гэхдээ заримдаа ингээ жоох сонир болчтой. Тэгээ сонир болохоор өөртөө би айлгүй гэж ингээ хилээд ингээ өөрийгөө тайвшруулаад талахгүй болдоггүй. Тэгээд өөрийгөө тайвшруулж алах нь яг үнд амар энерги гэддэг заяа. Тэгээ би энэ шалтгаанаас болоод ингээ янз бүрийн намаа подкастд өрсөн хүмүүст очиж уулзаагүй л байгаа. Онлайнаар хийх юм подкаст тэгээд ярих юм бол би ингээ окей гэдэг заяа. Гэт очиод уулзаа подкаст хийх юм бол би ингээ чаддаггүй. Айдаг. Миний нөхөртэйгээ хамт ингээ хамт оролцож идэх үү гэхэлэр үгүй гэх юм бол тэгээ би оролцож чаддаггүй. Хүсдэггүй. Айдаг. Зүгээр гудамжинд явж байхад те ингээд хинтэй шарцгүй гудамжинд явж байхад ингээм халдлагын мэдрэмж мэдрээд байдгаа гэдэг хэлэр чинь те. Тийм ээ. За тэгэхээр эцсийн хэлэх юм болохоор би 10 жилдээ бас хүчингээ амсч ирсэн байж таарсан. Хит удаа хүчин амсч ирсэн байж таарсан. Яг тийм классик хүчин биш. Тэгээд 10 жилд би 16 мургаатай байсан юм болоо да. Тэр үед надад өргөжсэн залуу 19 мөстэй байсан юм болоо. Тасан ажил хийдэг болсон залуу байсан юм лэр 20 хүрээг байсан баха 19 залуу байсан баха. Энэ залуутай би макс 1 сар л ирсэн заяа. Үерхэд эхний 7 хоног моног айгууд ажгүй байжгаад сүлт ингээ гадуур л уулзж байгаа шүү дээ. Хоёул залуухан усуд гадаа сууж муугаал те ингээ нэг саад модонд сууж муугаал тэгж уулздаг байсан. Тэгээд тэгж уулзж байхад нөө үнсэлцдэг. Тэгээ үнсэлцэж байгаад надад хүрээд эхэлдэг. Тэгээ хүрээд эхлэнгүүт нь би дургуцаад ингээд төлөж мөлхдөг заяа. Тэгээ намайг төлхөнгүүд ингээд шахаж байгаа юм бол биш цаа. Гэхдээ ингээд шахах бол биш. Гэхдээ би ингээд төлхөнгүүд ингээд болчоод ингээд ээлтэй гэдэг ч юм ингээд нэхээд байдаг заяа. Тэгээ ингээд дахиад ингээд гар ингээд зөөлөх ингээд буцаа ингээд дандаа ингээд хүрх гээд ингээд миний бие хүрх гээд ингээд идэгсэн заяа. Тэгээ би сүүлдээ тэрэнд дургуцаад ингээд босоод ингээд жоохон алхаад ингээ холдож байгаа шүү дээ. Махан биеэр холдонгууд ингээ миний араас ингээ намаа ингээ дагаад идэв байсан.
би ингээд холдоод ингээд би эндээ хөргөхгүй гэд ингээд холдоод хатж байгаа намайг дагаад идэг гэсэн. Амар ядаргаатай. Тэгээ би дотор болохоор ингээд би ингээд найз охин юм байж яагаад би эндээ хөргүүлэхгүй байгаа юм бэ? За ер нь за санааг нь амраач даа чаваас надад л хүрмээр байгаа юм билүү дээ. Гэт ингээд буулт ичдэг гэсэн. За гэд. Тэгэхгүй ингээд би ингээд бодё хахуудаа буулт хийхгүй бол намаа ингээд гэрт хариулахгүй юм байна. Би ингээд гэртээ харж болохгүй юм байна гэж ойлгоод тэгээ би бууж өгөө. Тэгээ надаа ингээд хурж дуусаад, ханж дуусаад тэгээ би гэрлэг өгдөг гэсэн заяа. Энэ зүйл надаа нэг 2 лөө 3 удаа тохиолоо, 2 удаа тохиолоо. Тэгээ би яагаад би эндээс сүрэх амар дургүйсэн бэ гэхлээр ингээд хувцсны гадуур ш хувцсны дотор ингээд хүрээд байгаа шүү дээ. Тэгээ ингээд би амар юм germaphobe баггүй би ингээд яг ингээд сэтгэл зүйн оншилгоонд би оронгууд ингээд намайг юм юутай гэж гарч ирдэг. Юу гэвэл ингээд юм бактериас сэжиглдэг төрлийн гэж гарч ирдэг байхгүй юу? Кино мэн өндөр ингээд бактериас сэжиглээд нөгөө нэг хүүхэлтийн кино мэн байдаг шүү дээ нөгөө нэг өнгөлөг нөгөө нэг Karen Hat гэдэг өндөр муурт малгайтай юм ингээ хар өнгөтэй улаан цагаан хар өнгөтэй мууртай кино байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээ нөгөө нэг ажлынх нь ээжийнх нь тэр муурных нь хамт нийлдэг 2 хүүхдийнх нь ээжийнх нь ажлынх нь газрынх нь ингээ юм ногоон хувцастай чүргэр залуу байдаг та босс гэд. Тэгээд тэр босстай ингээ санаандгүй гар ирсэн чинь ингээ гэд ингэдэг. Тэгснэ ингээ нөгөө нэг гар цэвэрлэг ариутгах юм 1 2 3 4 5 6 7 8 гэсэн. Ингээл амар ингэж харчихсан би тийм юм бохгүй юу. Би тийм сэтгэл зүйн асуудал ч юм уу тийм сэтгэл зүйн тийм энэ гэхдээ эмгэг гэж тооцогдох амар тийм сэжигч юм бохгүй юу. Би тийм germaphobe бохгүй юу. Гэхдээ яг сэтгэл зүйн хэлгээр нэг үг байд юм аа. Би мартчихлаа. Тийм болохоор хүнд хэрэн дээр л илэрдэг энэ сэтгэл зүйн асуудал заяа. Яг хаяа үнсэлцэж ингээ би ийм бод солилцуулах төр бас илэрдэг заяа. Би ер нь хүнтэй үнсэлцээс илүү ингээ тэрвэрх илүү дуртай. Яагаад бол тэрвэрж яхад нөгөө бодисын солилцоо, шингэн солилцоо явагддаггүй учраас надаа цэвэрхэн санагддаг. Үнсэлцгээр ингээ сэжиг хүрээддэг заяа. Би ингээ хаяа өөрийнхөө шүлсийг мэдрэхээр ингээ сэжиг санагддаг заяа. Гэх мэтчлэн. Тэгээ би ерөнхийдөө тиймэрхүү мэдрэг байхгүй. Тэгээд тийм хүнч ингээ битээр гадаа сууж агаад ингээ хүрэлцэж байна гэхэлэр чи ингээ гар заваан байх штэ. Тийм үстэй. Гар заваан. Амар заваа. Тэгээд дээрээс ингээ гадаа ингээд ил ингээд гадаа ингээд тэгэх нь надад тухгүй байсан. Амар тухгүй байсан. Үл хөндлүүлээд байгаа юм шиг ингээ амар тухгүй байсан. Тэгээд тийм шалтгаан дээр би хүсдэггүй байсан байхгүй юу. Тэгээд энэ нэг удаа ямар ч доорож 2 удаа бол тохиосон байхгүй юу. Тэгээд яг ингээ миний биеинд хурж байгаа тэр хүн таашаал аваад ингээд намайг ер нь л ашиглаад тэгээд тавиагаад тэр хүн ингээ тавьж байгаад яасан ч заваа юм тэр амар график болчихлоо ингээд гадаа ингээд өмдөм ингээд ботож ингээд тавиад тэгээд тэр чигтийг ингээд тэр гэрлэгөө хард юм уу эсвэл ингээд дараа нь ажилт амар заваан ёо. Тэг бусдаар л амар цаахан сэтгэлтэй ажгүй байсан байхгүй. Тэгээд тэр хүн өөрөө болохоор тэр яга хүчин гэж бодоогүй. Зүгээр намайг юм ичимхий охин байна гэж бодсон. Би ингээд ичимхий болохоор намайг ч гэсэн хүсэж байгаа гэж бодож ирсэн тэр залуу юм бодож байгаа. Би бодлыг л амар сайн ойлгож байгаа байхгүй. Энэ талаар ярилцсан шаж уулзчихгүй ингээд өөрөө хилдэг байсан юм ярэ. Хилдэг чи хүсэж байгаа штэ гэдэг. Тэгэд үгүйс аахгүй. Би тэгэхээр үгүй гэдэг тэгэхээр ингээд би яасан ч дуу хоолой цүүтэй жоохонтой байсан тий. Тэгэхээр ингээд намайг ичингүүр жин эсвэл ингээд сетгэн жин гэж боддог гэсэн ч магадгүй. Би ингээд ангийнхаа ингээд зүгээр л ангийнхаа банд руу ингээд зүгээр ингээд eye contact-ийг ингээд хараа байж тал манай ангийн банд ингээд чаага надран хайрын харцаар хараад байгаа ингээд тэгдэг гэсэн заяа. Би нөө энэ аутизмын юу гэж болчихгүй. Аутизмтай болохоор ингээд миний бие илэрхийлэмж хүнлүү харж марж байгаа энэ яг ямар нөлөөтэйг би мэддэггүй байсан юм шиг байна. Эсвэл би зүгээр л амар хөөрхөн охин байсан юм шиг байна. Мэдэхгүй заяа. Мэдэхгүй. Тэр чинь нөө нэг хилэнцэн мандалттай шүү дээ. Хилэнцэн мандалт болохоор миний нүд ингээд хүмүүст ингээд амар нөлөөлдөг төрлийн нүдтэй байхгүй. Яг ингээд нүдрүү ингээд харах юм бол тэнийг шаж магадгүй заяа. Тэр ийм надад хүчин тохиожсэн байсан байж таартай юм. Тэгээ энийг би өөр хүчин гэж ойлгоогүй байсан. Тэгээ дараа нь өөрөөс тохиосон жижиг зүйлсүүдийг би энэ жоохон хүчингийн чанар molestation байж тээ гэдэг энгийн бэлгийн харилцаанд байх ёсгүй зүйл байж тээ гэдэг дараа нь би ухаарсан заяа. Тэр ингээд яг альбиос классик хүчин амсаад тэгээд классик хүчин амсангуудаа
дараа нь эргүүлээд дурсамжууд ингээ ангаагаа дуусчихж байгаа шүү дээ. Тэгээ ангааж дуусаад дараа нь ингээд эргүүлээд бодоход жижигхэн хүчингийн тохиолдол надаа багаас хойш тохиодог гэсэн байж таарсан. Жишээлбэл ингээд танихгүй ирчүүд ингээд над руу харж байгаа харцсан. Намайг catcallж байгаа, над руу ингээд шүүлдэж мүгэлдэж байгаа. Тэ ингээд миний нүдийг ингээд миний ингээд хөлийг харчаад гэл ингэж уралдуулж болоод ингээ инээж мэнэж байгаа ийм харц ийм ингээд айс гэд эдэрн ингээд дандаа ингээд надад ингээд юм хүчингийн мэдрэмж төрүүлдэг байсан зүйлсэн зарим нь ингээд зарим тохиолдолд үргэлжсэн хүмүүс нэрнгэсэн миний бие мах бодод хүрсэн нь за манай Орос сургуульд тахад нэг сургуулийн банд за би болохоор энэ 4 5 дугаар ланг байсан баг миний мемийг ингээд цогч исэн заяа зүгээр л ингээд коридороор алхчихсан чи би тэгээд тэр үчиг миний мем ургаж исэн болохоор би ингээд яа гэж өвдөд ингээд доош ингээд сууж исэн за гих мэдчихлээ. Окей. Гих мэдчихлээ. Тийм юм аа. Зүг. Хэлэх юм бүгдийг нь хэлчих шиг боллоо. Тийм ээ.